За сайн байцгаана уу. Өнөөдөр эмэгтэй хүнд тохиох амаргүй тууллыг өөрийн биеэр туулж, үр тэнгэр, ханийн тэнгэр, ижи тэнгэрийн заслыг түмэн олондоо хоёр үе сэтгэлээр үйлчилж дэмнэж буй удгуунтай хөөрөлдлөө. Түүний туулал бөөх хүмүүний амьдрал, бөөгийн шахаа, цэвэр ариун анхны хайр, үр зүрхнээс уяатай үр хүүхдийн тухай хөөрөлдсөн гүн гүнзгий яриаг хамтдаа өрнүүллээ. За та бүхэн минь тоглон сууж таалан сойрхно. За танд бөөгийн ямар нэгэн шахаа байсан уу? Байсан бол юу хэдийн үеэс эхэлсэн байдаг вэ? Та түүхээсээ хуваалцах болох уу? За бөөгийн шахаа гэхээсээ төрүүлээд улааж болж байгаа тийм ээ. Бөөгийгэн тарихаар үйл хийж байгаа. Энэ бөө болж байгаа. Энэ бүх хүмүүст ер нь янз бүрийн амьдралын цорио даваад энэ шалгуур туулал байдаг баха. Тэгэхээр би яг л тэдний нэгэн адил маш их олон зүйлийг туулсан байгаа. Бодоод үзэхээр тэгтээ бүгднийг тоожж ярихаар бас хэцүү тийм ээ. Тэгэхээр зүгээр одоо нэмэгтэй хүний хамгийн хэцүү зовлон одоо өөрөөсөө үр хүүхд гаргаж чадаагүй тэгээд тэрэндээ шаналж эмэлж явах хамгийн хэцүү тийм. За тэгэхээр тэр асуудлыг хөндөд бодоод үзэхээр би өөрөө тийм их ичимхий даруухан тэгээд ерөөсөө хичээл намаа хийчихдэг тийм охин байсан л та 10 жилдээ. Ерөөсөө хичээл намдоо л анхаарч идэг. Гэтэл яг амьдрал үр хөвгтгөө байх хэцүү гэх тийм ээ. Гэтэл би анх бол уг нэг 18 өстэй байхдаа нөгөө өөрөө их ичимхий дараахан их гадуур дотор тэнээд авахгүй болохоор манай хашаанд нэг хөдөөнөөс айл хоёр хүүтэй айл ирээл тэгэл нэг хүн ингээл надтай үерхэж гүйсээр аваад битээр ханилж исэн. Тэгээд эхний жирэмсэлт болсон юм ба. Тэгэхэд тэгсэн чинь ингээд нэг 3 сартай би тэгээ нөгөө үйлдвэрт өдөр шөнөгүй ээлжинд ажилдаг байж байгаа. Шөнийн ээлжнээс тараад ирсэн чинь нөгөө хідмэн тосох өстой байхгүй ах ч юм уу ээж ч юм уу ингээд эхлээд нөгөө залуу ч юм уу ингээд тий. Тэгсэн чинь хинэнч тосоогүй би ингээд автобусны буудлын дээрээс 2-3 жалгад дамжаад хашааныхаа үд хүртэл бүр айсаар бол очоод яг хашааны хаалгаа татаал орч урдаас том нохоо дайрал гараад ирсэн. Манайх нохоогүйсэн ба. Тэгэл нөгөө нохооноос очиод айгаал ингэсэн чинь маргааш өглөө нь баахгүй гарчиж байгаа байхгүй юу. Тэгээд би уйлал мэдгүй ингээд доошгоо гिचглээ ээжээл үсчээж нөгөө ажилдаа яагаад манай найз хүнд найдаж орхиол тэгээд би найз хүнтэйгээ зүг явал эмнэлэгт очисон чинь тэр эмч одоо бодоход бол яг тэр эмч жоохон тааруу хүн таарсан. Яа тэгэхээр эрэгтэй хүн байсан тэгээд та нар л болж нохооноос айж гин. Та нар л бол ингэж гин. Ер нь охтууд яг нөгөө янз бүр болцохоор бодлоо үний юм яриад очиод цэвэрлүүлдэг юм шиг байгаа. Би бол яг тэгээгүй. Тэгэл яс чинь ингээл өвтгөөлж ихтэйхэн хэцүүлэн гэсэн. Тэгээд тэрний дараа 5 жил болоход дахиж хүүхдтэй болоо байхгүй. Тэгэхээр тэр цэвэрлэгээ тий өөрөөр хэлбэл тэр аборт одоо онцгүй болсон байх. Их хатуул. Намайг одоо нөгөө өргөө болгох шалтгаанд хүргэсэн. Тэгээд сүүлдээ 2 тийшээ болчихсон. Тэгээд дараад нь нэг хэсэгтээ би чинь за би ч ер нь өөр хүүхд олгохгүй байна. Хүний одоо тий хүүхдийг зовоогоод ч яах вэ? Дахиж хүн амтанд анилаад яах вэ гэл ингээл явж исэн чинь 29 30 өрхийн одоо тэрнээс хойш 4-5 жил өнгөрцөн гэсэн үг. Тэгээ бэжэд л яг нэг залуутай танилцсан нөгөөх маань үгүй юу ч байсан ямар ч амьдрал болсон юу ч байсан даавн туулна гэл ингээл надад сайн гэл тий би болохоор өөрөө яг үнэнгээ хэлэхэд яг өөрийнхөө хайраар тэр хоёр хүнийг хайрлаг юм билээ сүүл бодохоор өөрөө яг тэр би өөрөө анхны хайр маань өөр хүн байсан 10 жилд байсан бүрчин үнчээр яг өөрөө сэтгэлээсээ дурлсан хайр маань тэр байсан баггүй өөрөөр хэлбэл миний анхны хайр амьдрал болж чадаагүй үргэлжилж чадаагүй тийм за тий анхны хайрын тухай ярихаар өөр эмзэг сэдв болоо явчихж байгаа за тэгээд надад сайн хандсан хүнийг одоо мэдхгүй би бас тийм жоохон инжинж гэх юм уу байсан юм шиг ба. Өрөвдөөл ингээл үнэхээр сайн хандж энэ гэж сууд юм шиг ба. Тэгээд тэр дараагийн хүнтэйгээ бүр 20 жил хамилсан. За тэгтээ эхлээд бит хоёр танилцаад удаагүй байсан чинь
Би тухайн үед нөгөө 4 5 жил хань ижлгүй явж байгаа шүү дээ. Тэр хоорондоо янз бүрийн ингээд нэг юм имчилгээ хийж үзэл өөрөө мацаг бариад ч юм уу өөрийгөө имчилж जैन тэгж чи имчилдэг ингэж чи имчилдэг номнууд уншаал тэргөө зөндөө үзчихсэний үр дүн гарсан юм уу? Нөгөө дахин хүнтэй ханилцсан чинь нэг сарын дотор жирэмсэн болцсон байхгүй. Өө боо баяр за хэвээр нэг сайхан ингээл жирэмсэн болчлаа иршлаа гэл ингээ байжсэн чи 2 сар орчим болоогүй жидэл бүр чихтэйхэн сонь өвдөөд манай хүн болохоор юу явцсан. Өөр тийшээ юмд явцсан байсан. Тэгээд чинь гин чихтэй өвдөө тэг би нөгөө имлэгт хандсан чинь савны адуу жирэмсэн тутсан. Тэгээд өтөр дөргөн операцанд орохгүй болохгүй гэж. Өө би нөгөө нөхрийгөө үлээмээр байна гэдэгс чи амь насаа алдах гээв. Наа чин хагаруул тэгээд чи өөрөө амь насаа алднаа. Өнөөдөр хийх ёстой гэд ингээд эмч маань хэлээд над нөгөө бүх зүйлийг ойлгуулад тэгээд операцанд орсон. Тэгээ байжсэн чинь нөгөө манай хүн ирээд сандраа тэгээд нэг хэд хоног болсны дараа нөгөө эмнэлгээс гарах болсон чинь би чамаг одоо тэр гэр орол руу авчмаар байна. Орон сууцнд аавч хажууд авчи гэд ингээд нэгэсэндээ биер гуугаагүй хадаг тавиагүй эдэр танилцаачгүй байхад ингээд намайг харахыг эцтэй аваад орчиж байгаа байхгүй. Гэрлүүгээ тэгээд тэнд нь өчнөөн олуулаа эндэрдэг айл байсан. Тэгээ яг хуу би чинь хичнээн би хаа өвдсөн энэ тэр байгаа ч гэсэн айл нэрээ хичээгээл нөгөө ажилд сурцсан нөгөө өвөгийн мань ач штэ тий. Тэгээл ингээл ажил хийгээл гэр орны зэвэрлэл ингээл зогсоод зайгаа ингэж байгаа. Дараад нь нэг сарын дотор солонгос виз өгмөр санагдаа өгсөн чинь гарцсан. Тэг ингээл янз бүрийн сонин амьдрал их туулс. Тэг чи хүмүүсийн виз гарахгүй байхад миний виз гарцсан. Тэг чи онгоцны мөнгө авахгүй байхад л виз гарчихсан. Тэгэл за ястаа ямар ч ийсэн солонгос руу яваад үзчихье гээл. Тэгээд зүтгэсээр байгаа солонгост очивол тэнд ах дүүнраас мань дүү мөнраас нь байсан. Тэгээд тэднийхээ дэмжлэгээр айтайхан ингээд нэг жил болсны дараа нөхрийгөө татчихав. Тэгсэн чинь дахиад нөгөө нөхөр Монголоос үрээд ир дахиад савны гадуур болчих. Тэгээд би 2 удаа савны гадуур жирэмсэлж хэр чинь төрөх ямар ч боломжгүй болчих. Тэгээд сүүлдээ ингээд хэцүү байдалд ороод тэнд чинь өндөр хөгжилтэй сайхан орон биш үү тийм ээ? Юм хийж үзэж харахын хажуугаар би одоо ингээд өөрийгөө ч юм уу тэр нөхрийгөө ч юм ингээ хамт хийжсэн бүх юм урамшуулдаг байхгүй. За тэдэн саятай болсны баяр гэд компьютер авчих. За тэдэн саятай болсны баяр гэл байр авч гэдэг ингээл юмыг зохицуулдаг байсан. Тэгсэн чинь нөгөө компьютерээ сурж байгаа. Бүр хулгамж хөдөлгөж мэдэхгүй байсан шүү дээ. Тэгээд сураад тэргээр яжсан сүүлдээ интернет ордог болоо. Интернетээс нөгөө үр шилжүүлэн суулгадаг хуурс имчилгээ байдаг ш тийм ээ. Шилэн юм. За тэрнийг хайж байгаа тийм имлгүүд зөндөө байсан. Тэгээ хамгийн ойрхон имдгийг хайж болоод ингээд очиод сайн хэл мэдэхгүй ч гэсэн учир зовлонгоо яриад ингээд уйлаа дуулаад ярьсан тэр имлгийн одоо дарга эмчин өөрөө яг тэрийг гардаж хийдэг гэсэн нэг пастор байсан бэл. Хийдийн одоо сүми. Бид солонгос чи 90% нь Иесус байдаг байхгүй. Тэгээд өөрийнхөө тэр сүмийн чиглэлээр хүмүүсээс мөнгө хандуу авсан юм уу ямар ч байсан над маш хямдханаар хийж болоод тэгээ эмчилгээнд хамрагдсаар байгаа тэгэл хийгээд тэнд нэг 3 удаа оролдож үзээ. Эхнийх нь үн хямд, дараагийнх нь үн 50%, гуравт нь бүр үнгүй хийгээд тэгээд бүтээгүй. Тэгээ ерөнхийдөө аюуг мэдгүй байх тийм ээ. Учир шалтгааны нь ер нь олохгүй л яваадсан л та. Тэгээд энэ болгоны эцэс нэг маш их тийм сэтгэлийн хямралал яваад байгаа. Иргэд бодохоор тэр үедээ би ер нь бараг л солиороод ухаан галзуураад ингээд эвгүй байдалд орохоор тийм олон жилийн шаналгаа явчихсан аахгүй. Тэгтэл эргээд одоогийн өнцгөөс харахаар нөгөө янз бүрийн заслуудыг хүмүүс дээр хийх, тэр хүмүүсийн сэтгэл санааны хямралыг ойлгох, за ямар хэцүү байдаг зовлон шаналыг мэдрэх тэр бүх замыг өөрөө тулаад биеэрээ мэдэрсэн байхад байгаа байхгүй. Тэгэхээр үртэй болоод абортод орж үзчихээ. Дараа нь
сарны гадуур болоод үзчихжээ. Дараа нь үр шилжүүл суулгах гайд үзчихжээ. Тийм бүхэл үр хөвгтэй болох арга чаргыг бүгдийг хэрэглээ үзчихжээ. Тэгээд дараад нь хүүхэд өргөж авч болж байгаа. Тэгээ бид хоёр нөгөө цолоосоос ирээ удаагүй байхад тэр бүх замууд нэгтцсэн. Тэгээд хөрхөн охиноо өргөж авч исэн том охиноо. Гэхдээ том охиноо өргөж авсныгаа ярих юм бол бас маш их замыг туулсан байдаг. Охин маань ч хэцүүг туулсан, би ч хэцүүг туулж исэн байхгүй. Тэгээд ямар ч байсан тийм дагин шиг хоёр хөөрхөн охинтой одоо бол тэгээд бүх энэ үр хүүхдтэй холбоотой юмыг би туулж байгаа. Үргүү байх ямар юм тий эмэгтэй үр хүүхдгүй байх хэцүү. За дараад нь тэр бүх үр хүүхдтэй болох гэж тэмцээд явсан бүх замыг нь туулж байгаа. Дараад нь бүр өөрөөсөө болохгүй бол өөр хүний одоо илүүдэд байгаа гэх юм уу юу гэх юм бэ? Ерөнхийдөө бол илүүдсэн байдгийн мэлээ үргэлцэн хөвтөж өөрхий аав ээжтэй ямар нэг байдлаар гологдсон тэр аав ээж нь иччихсэн ч юм уу эсвэл тэр үзсэн ч юм уу төвшөөцсөн ч юм уу янз бүрийн байдлаар хүмүүст өргүүлждэг байгаа байхгүй. За зарим нь үнэхээр үр хөвгтгүүнийг бодоод ах トゥ өнөр мөнөр нэгэндээ өргөж байх л да тийм. Тэгэхээр тэр бүх ингээд одоо үр хөвгтэй холбоотой асуудлыг туулсан болохоор би үр тэнгэрийн заслыг хийх тийм өвдөлтөөр одоо улаач болсон байгаа даа. Тий, тэрийг ингээд хийхээр одоо үр тэнгэрийн засал дээр ялангуяа абортанд орцсон эмэгтэйчүүд тэр абортанд орцсон байгаа хүүхдийнхаа тоогоор сүнсийг нь тэнгэрт одуулах тийм заслыг хийх хэрэгтэй болчихдог байхгүй. 2 орсон, 3 орсон, 5 орсон. Тэгээд тэдний гаяас нэг ч үдэхгүй тоохгүй явж идэг юм хүмүүс зөндөө шүү дээ. Тэгээд яг тэр заслыг нэгэд төхөр ойлгоод уйлээд нөгөө хүүхдүүд нь тэр удмын үр тэнгэрийн хүүхдүүд нь ирээд ингээд тэр бэлдээд ирсэн, зэхэд ирсэн үлгийн юмд нүлгийдээ даваад ингээд мордож байгаа байхгүй. Нөгөөдөл нь завсрын ертөнцид гаццсан байдаг. Хийлгсэн имлгийнх нь гадаа бөөнөрөө тий эсвэл гэр орондоо ирээд нөгөө аав ээжийнхээ хажууд тэр дээр доор гарцсан ах эгч дүүнэртэйгээ тоглоол юм ингээд гонигтай байж идэг байгаа байхгүй. Тэгэхээр тэр хөөрхөн бяцхан сүнснүүдийг үр тэнгэрийн сүнснүүдэд даатгаж ингэж дараа төрөлд нь орох замд нь оролж тэнгэрт нь одвол тийм үлээ. Тий. Хамгийн хэцүү. Та одоо ингэж маш том миний хувьд л одоо өргөний хамгийн том одоо онцлог хийдэг хүмүүсийн нэг гэж хардаг байхгүй. Тэгэхээр таны шалтгаан ер нь сүнсглийн хувьд ер нь ямар байсан бэ? Одоо энэ үр тэнгэрийн одоо юу гэх юм бас энэ маш чамгүй бас хүнд бэрхшээлтэй асуудал та даван туулаа гарсан байх шүү дээ. Тэгэхээр энэ сүнсглийн хувьд танд ямар нэгэн одоо сориоч юм уу, дэнсэж юм тийм зүйл байсан уу? Яагаад ийм зүйл болсныг та ингэж таньсан уу? Одоо тэгээд ерөнхийдөө улаач болох өвдөө залах тийм ээ. Угтай байна штэ, сахиустай байна, өвдөө залаач гэл ингээд надад бол нэг 10 20 жилийн өмнөөс хүмүүс хэлээд идэг байсан байхгүй. Янз бүрийн бүү зурхаачлаа ямар ч хүн. Тэгээд би болохоор хүлээн зөвшөөрөхгүй ингээд яваад байсан. Би тийм байна гэж байхгүй. Гүү ах би яаж чаддгийг ч гэдэг юм ингээд айгаа сүрддэг юм уу янз бүрийн байдлаар тэгж явсаар байгаад 21 оны 8 сард нөгөө тэр үе чинь ковид байсан шүү дээ. Тэр үеэс нөгөө цагийг ашиглаад цахимаар суралцж байгаад би өөрийн ховс зөмгийн ховс гэдэг энэ бүх төрөмс өргөөнийхөө сургалтууд суугаад эхэлсэн байхгүй. Тэгээд яг тэр үедээ баясгалан багштайгаа тааралдаад цахимаар тааралдж байгаа шүү дээ. Эхний чинь тийм. Тэгээд үнэхээр тэр сайхан мэдлэг тэр нөгөө өвгдийн хүчийг дээрээс нь тэр сүнсний хүчийг мэдлэгийг ямар их ашиглаж ингэж хүмүүс эрдэм ном түгээх гэж байгаа юм хараад үнэхээр бахархаж ирсэн байхгүй. Тэгээд тэр өөрийн хов сургалтны дараа багш маань бүх сурсан хүмүүсийг шагнаж одоо нөгөө тандаа хийж өгдөг. Үнгүү. Тэгээд тэрүүгээр дандаа намайг за чиний өвгдүүд чих
налчихсан юм байна. Шидийн буурлууд чинь налцсан юм байна. Аав ээж талаасаа өвгдөө шахаатай яваад байгаа юм байна гэлтгс. Тэгэхээр би тэгдэм үү багшаар аав ээж талаасаа шахаатай байна л гэдэг. Юу гэж тэгж яриад байгаа. Та нар ингэ шахаатай байна л гээл нэг тоомжиргүй ярих. Энэ өвгдийн үйл чинь тийм сайхан гээл зүгээр яриа явж идэг идүү. Та нар хүндэлсэнгүй яагаад хүлээн зөвшөөрч болдгүй бөө гэдэг чинь тийм муу юм уу гэдэг ингээд зэм хүртэж исэн л да. Тэр олон цахимын олон хүн баа шүү дээ. Тэгтэл би гинт бодлоо. Нэрээ юу блэ. Тэгээд өвгд эз та нарын аав ээж тэгээд өвгд эзүүдээ хүлээн зөвшөөрөхгүй үеийг нийлэхгүй ингээд яваад иж болдгийм. Тэгээд шахаа барианда зовж шаналаад ингээд явж явах ёстой юу гингүүд оройроо орж исэн байхгүй. Тэгээ би нөгөө өөрийнхөө туулсан янз бүрийн бэрхшээл зовлон бодохоор нилээ их шахааг сэтгэлийн хүчээр биеийн тамираа бартлал явсан. Тэ ямар юу вэ те? Тийм тэгээд зөвхөн үр хүүхдийн талаар ярихад тийм өөр талаар өөр олон өнцгөөс ярихад маш хэцүү дуулсан байна. Тэрийг би бүгдийг мэдээд байгаа хгүй. Тэгэхээр маш их зовлон дуулсан. Тэгээд хамгийн сонирхолтой нь энэ үр хүүхдүүдтэйгээ тааралт болгондоо би ямар нэгэн тийм сүнсний мэдрэмж зүүн совингууд бас мэдэрчээсэн байхгүй. Жишээлхэд одоо манай дүү нас ороод гинтийн тохиолдол болоод нас ороод удааг байх тэр жилийн дотор би 2-3 удаа зүудэлчихсэн. Тийм нэг гоё орсууд бүжиглээд байгаа юм шиг тийм нэг юм хатгамалтай гоё шарваар өмдтэй цагаан цамцтай ингээл их гоё бүжиглж яриад өөрөө ив ирүүл сав сарвал болцсон. Тэгснэ баахан тийм адилхан орс юм шиг хүүхнүүд эргэн тойронд нь бүжиглээл 2-3 удаа нэг зүүдийг зүүдлээд байгаа. Тэгэхээр дүүгээ за ямар ч байсан нэг тэнгэртээ одцсон төрлөө олцсон юм байна. Орс морс төрцсөн болоодаа гэж гайхсгээл өнгөрсөн чинь дараа нь охиноо авчираад ингээд өргөж авчираад хамгийн ихний шүн зүүдэлсэн чинь дүү мэн яг л нөгөө хിവэрэ зүүдлэгжсэн. Гинтхэн ингээд нэг том шар цэцэгтэй тал дундуур том хараалгаад гүүгээл бүр эцэд цуцтлаа гүүжсэн аа жижигхэн охин болоод миний үрт орсон баг. Гэх мэтэр ингээд нөгөө нэг зүүн совин амьдрал бүх юм ингээд нөгөө батлагдчих. Энэ болгон маань өвгдийн маань нөгөө хайхамшигтай өвдсөд байхгүй. За өөрөө ийм замыг тууллаа. Тэгэхээр ийм заслыг хийх ёстой, ийм зүйлийг олон түмэнд түгээх ёстой. Энэ зүйлээр одоо үйлийг дэлгэрүүлэх ёстой. Хүмүүс буян болох ёстой, тус болох ёстой тий. Тэгээд жишээлхэд л үр тэнгэрийн заслыг хийх би баг бүх засал дээр өөрөө үйлдэг. Яагаад тэгэхээр өөрийн биеэр тэр асуудлыг туулцсан баг. Одоо хүмүүс болохоор ингэж яа штэ. Хүн зүгээр абортонд ороод тэрийг ингээд сүнсийг нодуулж захтаа хүртэл үйлж штий. Тэгэхэд тэр хороо шидний эмчилгээнд орж байгаа хүмүүс чи бүр илүү сэтгэлээ шарахтай. Тэгэхээр тэр хүмүүс дээр би бас мэдрээд бас үйлж байгаа тий. За тэгээ өөр хүүхдүүд байгаа юм нэ. Хүүхд үргэж яваад өсгөж өндөлгөөд инээж баясгаад өөрийн хүүхдээс илүү өөрийн төрөлцөн хүүхдээс илүү өсөхийн баярыг бас мэдэрсэн. За тэгтэл өсгөөд өндөлгцэн хойно хүний хүүхд чиг зан гаргаад хаяад орхиод явахыг бас мэдэрсэн баггүй юу? Ээж намайг ээжигээ гэж хэлэхгүйгээр ээжигээ нэг муу хааштай муу хүн юм шиг хүнд ойлгуулаад орхиод явж байгаа тэр шаналлыг би бас мэдэрсэн баггүй. Манай томоо хүн нэг тийм байдалтай л одоо явж байгаа. Тэгтээ эцээс би араас нь хичнээн их шаналж өгүүлж байгаа ч гэсэн охиндоо хэлдэггүй. Энэ охин эзээ нэгэн цагт ухаар өөрөө хүүхдээ болоод ирэхээр ухаар хэдийгээр би өөрийг дөрөөлж өсгөөгүй ч гэсэн их үрийн тэр холбоо баг. Манай удмын хүлээ зөвшөөрөгдсөн өрн гэж бүр гарч ирж байгаа байхгүй юу? Махан сүнс нь манай удмын сүнс. Гэх мэтэр тийм өгөөдөө өөр хөвгдөж чинь өргөж авахд тэр удам ухсаа зөвшөөрөхийн тулд нөгөө толон сүнсний чинь нэг нь ядаж тэр удмын сүнс үйдэг. Энэ дэлхий дээр мэдлэгтэй тий. Тэгээд багш маань онцлоод бас гайхчихсан. Өө бас ингээд удмынхын сүнснүүдийн
өөртөө ер нь холбогдоод ирцэн байдаг юм байна. Тэгэхээр энэ өргөмөл байлаач гэсэн холбоос нь дээгүүрээс үнсээр өгдөр үр тэнгэрийн өгдүүд хийгээд таны тэнгэрийн өгдүүд хийгээд эцэг ээжийн тэнгэрүүд хийгээд ингээд илгээсэн байдгийг байж тэгээд мэдчихсэн баггүй ер нь бол Тийм биш тий. Бид нар чинь их хүрэн холбоогүй ямар ч хүн байхгүй л гэдэг шүү дээ. Одоо заавал яг одоогийн энэ цаг дээр махнаас мах тасалж иж их үр биш. Сүнсглийн хувьд дээрэс нь бидний өвгдүүдэд дээшээ ямар олон юм хэлхээтэй билээ. Тэгэхээр та хоёлаа ингэ ярьж байхад ч гэсэн магадгүй сүнсний хувьд ихч дүүс одоо их хүрэн холбоотой байхаа үүсэхгүй шүү дээ. За ер нь бол гэхдээ би хоёр охин тэнгэрээс буусан тэнгэрийн дагнууд гэж боддог байхгүй юу? Угаасаа тэгж боддог байсан. Тэгээд дараа нь ингээ өгдөгөө золгосон хойно бодохоор одоо манай удам угсааны тэгээд үр тэнгэрийн өгдийн ижи тэнгэрийн өгд эзүүдийн мэн илгээсэн тийм бэлэг болохыг мэдсэн л дээ. Ер нь бол хичнээн янз бүрийн асуудал ихтэй зовлон бэрхшээл туулаад хэцүү амьдралыг туулсан ч гэсэн ийм хөөрхөн хоёр охинтой одоо их баярлалдаг. Тэгэл хүмүүс хараад ямар адилхан гээл тэгдэг. Тэгээд ер нь хоёр охины минь хүн болгох үрдтгэлтэй. Хоёр охинтой төөлийн хайртай. Тэгэлгүй яг маш хайр хүрэн байдаг шүү тийм ээ. За. Тийм нэнтэй холбоосууд их байгаа л да. Тэгээд жишээлбэл таны тэнгэрийн хүүхдүүдийн үйл яагаад зайны хайнууд байдгийг гэхээр тэнгэрт нь бид нарыг энэ дэлхий дээр бууж ирэхээс өмнө өндгөн сүү тавиад зайны хань болгон сүү тавьсан байдаг байхгүй. Тэгээд дэлхий дээр бууж ирээд бие бинийгээ олж ханилж зовх уу, жарах уу бүх зүйлээ туулаад өнгөрдөг. Тэр болгонд хандаа ухаар л идэг дунд нь тий энэ зовлон гítэлж чадах нь уу энэ бие бинийгээ асарч халамжилж чадах нь уу өвдөгт нь асрах нь уу тийм ээ. За ямар үед ингээд араар нь тавиад асуудал үүсгээд өөрсдөө сэтгэлийн шарах үүсгэчихэд тэгээд эргээд амьдралаа сөнөөчхөд нураачхаад эцэст нь буруу бусдад өгөөд юм уу их нэртэй өгөөд нөхөртөө өгөөд ингээ яваад идэгюм би. Бүх зүйлийг л ухааруулах байдаг байгаа байхгүй юу? Ер нь буруу бусдад тохох биш өөрөөсөө л хайх нь ер нь бүх зүйл дээр гарч ирээд байгаа л да. Тэгээд миний тулсан амьдралын хувьд болохоор яг би бас өөртөө бас их буруу өгдгөө, хитрхи хүлцэнгүү даруухан гэх юм уу, намаач гэх юм уу. Одоо багасаа бас тийм өссөн юм шиг байна. Тэгээд хүний урдаас үг хэлж чадахгүй ч байдаг юм уу, ичим хийж байдаг юм уу гэд бүх тийм сэтгэлийн юмнууд маань нөлөөлсөн юм байна. Тэгсэн мөртлөө заримдаа айгүй тийм хүчтэй зоригтой байж чадаад идэг. Гэт ингээд сонин эсрэг шийдвэрүүд гаргаа яваад идэг байсан юм болов уу гэд би гайхаад идэг байхгүй. Заяаны хань хосын хувьд та одоо өөртөө таньдсан уу эсвэл одоо хүн бас жишээ кейс байвал та хуваалцах болох уу? Хин хүн одоо юу юм? За стовчлаа яг эмзэг сэдвэрүүл орох гол юм. Тэгтээ хүмүүс манаас сонирхож магадгүй. Тэр анхны хайрын талаар ярьсан шүү дээ. Тэгэхээр эмзэг сэдвэгээд одоо тэр хүн амьд байдгүй таны одоо тэнгэрээс өгсөн заяаны хань гэж та юу боддгоо боддог гэхээс илүү сүнсглийн тийм таналт явсан уу? Яг би бүр хүүхэд байхдаа тийм ариун нандин бүр ямар цэвгүй сайхан сэтгэлээр хүн дурлж исэн байгаад байгаа байхгүй. Тэгээд тэр л хайр маань ерөөсөө үргэлж сэтгэл маань байдаг. Тэгээд яг бит хоёр 10 жил төгссөний дараа нөгөө хүн маань цэрэгт яваад тэгээд цэргээсээ одоо багшийн дээдийн цэргийнхэн чинь нөгөө нэг их ийшээ тийшээ шип байдгийг ангаахынхантай багшийн дээдийнхэнтэй гэл ингээ октод олонтой газар. Тэгээд шип байж байгаа л тэр шипээсээ л би эхлээд өөрөө тийм ээ өөрөө одоо тэр охинтой үерхэд ингээд явчлаа даа гэж бодсон чинь хизээ хойно сонсоход бол өөрийг нь октод их найрсаар байгаа. Тэгээд нэг охин бүр зориуд найрсаар бол авд суусан зурагтай байдаг байхгүй. Тэгээд тэр маань
ерөнхийдөө надад ингээд хамгийн сүүлд нэг уучлаарай хайрт минь гэд нэг захиа тэгээ өөрийнхөө айгүй гоё тийм зургийг хамт илгээгээд хүнээр дамнуулаад орхисон байсан. Тэгэхэд би маш их гайхсан байхгүй. Яа тэгэхээр бид хоёр олон жил үерхсэн ирнэ баг гар хөлөөсөө барилцаж үзээгүй тэгсэн мөртлөө би энийг харахаар ичээ дуурч чаддгүй тийм хөөрхөн тийм нандин сэвгүй хайраар би бидээ ханддаг байсан. Тэгсэн чинь хайрт минь гэдэг үг ичээд ингээд орхисон байсан чинь бүр надад үнэхээр эхлээд хэцүү сонин санагдсан мөртлөө дараа нь ингээд дахин бодохоор гоё үг байсан бэ. Тэр ерөөс хоёр үг. Тийм ээ. Маш их утгыг агуулсан. Тэгсэн чинь хизээ хойно ингээд сонссон. Би нөгөө гадаа дотоод яваад бас ингээд хэдийгээр ингээд янз бүрийн зовлон бэрхшээл туулж байгаа ч гэсэн бас өөрийгөө айгүйх зоригжуулж нааш чааш их явдаг тийм ээ. Ийм бас нэлээд тийм хөдөлгөөнтэй аль болох ээжигээ зовоохгүй, ах дүү нарыгаа зовоохгүй. За тэгээд ядаж тэдэндээ тус болохгүй мах дараа болохгүй гэл ингээл явдаг байхгүй. Тэгсэн чинь би нэг 30 40 гарцсан хойно гинт бодсон. Тэр хүнийг олоод уулзчихсан. Одоо битээр ямар 10 хэдэн настай байгаа ш. Юунасаа биенээс ичгүүд тий. Нэг сайхан хоолны газар ороод хоол идэнгээ сайхан хууж хөөрөөд яриад хин хинийхээ амьдралыг яриад тэгтэл би үнэхээр тэр хамгийн нэнтэн хайртай байсан гэдэг үгээ хэдий ч гэдэг ингээ бодоод явж исэн л та. Нэг өсөндөө ингээ битүүхэндээ хайгаад гэсэн. Тэгээ сураг гарахгүй байгаад гэсэн чинь. Дараа нь ерөнхийдөө нөгөө дандаа ингээд хүнээр янз бүрийн үйл явдал тохиолдсоор байгаад 2000 оны ихээр нас барсныг сонссон байхгүй. Тэгээд сүүлд нь тэрийг сонсчоод би нэг хэсэг жоохон хэцүү байсан. Тэгээд за ядаж тэгвэл би газар дээр нь очиж нэг үзхийсэн яаж газрыг олох уу гэж бас амийнхандаа ингээд хайгаад байж идэл санаандгүй байдлаар ингээд ах дүү нартай ихч нартай энэ төр тааралдаа тэгээ ерөгийн сураг гарц одоо бол байж байгаа л да. Тэгээд бодхоор тэд нар нь хэлжсэн л да хөөрхий богино настай гэдгээ мэддэг байсан. Хүмүүс их богино настай гэж хэлдэг байсан. Тэгэхээр бодвол нөгөө намайг зовоохгүй гэж бодчихл тийм шийд гаргасан юм шиг байл. Одоо эргээд бодохоор богинохон наслаад өнгөрөх юм чинь ийм ариухан сайхан хайр ингэж яахгүй гэж л өөрөө бас тэгж шулуутсан юм лээ. Тэгээд одоо тэр уучлаарай хайрт минь гэдэг үг бол хамгийн тийм утга хавуулчих واخгүй тий. Тийм ээ. Өөр хүн дэндээ богиноогүй тий. Богино болооч гүн гүнзгий бүр өөр илэрхийлэхдэггүй мэдрэмж юм байна. Тэгээд яг тухай үедээ би их шаналаад уйлаад бүх юмыг даваад туулаад эргээд ингээд бодох ярихад бол зүгээр байсан. Өнөөдөр мэдхгүй ингээд үлээд байна. Тэгээд уучлаарай. Юу ч аа би. Миний ч бас их сэтгэл хөдлөж байна. Тэгэхээр ийм л байсан юм. Тэгэхээр хэрвээ нэг бодлын ингэж бодож өвгдөд богино настай намайг зоож үлдээхгүй тул бид нарыг хоёр тийш нь болгосон. Эсвэл өөрөө тэрийгэ мэддэг байж хагаад өөрөө зориглоод ингээ явсан ч янз бүрийн шалтгаан байгаа тий. Ер нь бол би яг хэрвээ за энэ хэн гэж бодвол мөн гэж боддог. Яа тэгэхээр хамгийн тийм нэмдэн гоё хайр байсан байхгүй. Эмгүү цэвэр Танаас нэг зүйлийг асуумаар байна л да одоо. Танд тийм мэдрэмжүүд байдаг гэсэн хайртайгаа хэлмээр байвч хэлдэггүй ч юм уу хадгалаад би чи өөрөө хичээлсэн чи хэлэхгүй тэгээд явсан. Олон хэлдэг байсан. Тэгээд байж байдаг ч боддог байхгүй юу. Би өөрөө зөрөгтэй байгаад хэлээд тэгээд үерхэд бүр тэрийг амьдрал болгоцсон бол үдий тэр маань бас байж ах ч байсан юм уу. Бид хоёр өөрсдөө хөрхөн хүүхдүүдтэй болоо сайхан амьдарч явах байсан юм уу гэж бас боддог ш. Яа тэгэхээр бүх зүйл ингээд өөр тийшээ хазаагаа явчихад ш тий. Тэгэхээр сэтгэл таны зүрх тэмүүлээд бас нэг зүрхээ дарцсан юм шиг мэдрэмж. Тий. Ер нь тийм тий. За яг хөө тэгээд энэ болгоныг бодоод үзэхээр нөгөө
юу баагаад. Үнэхээр л нөгөө нэг өвдөөн залхаас өмнө хүн тийм ээ 20 жил байна уу 10 жил байна уу 30 жил байна уу тэр үзэх амьдрал хүний амьдрал тэгээд тэр зовлон бэрхшээл шаналл жинхэнэ зовлон гэж үе жинхэнэ баяр жаргал гэж үе аз жаргал гэж үе тий за энэ дундаас сайн найз нөхөд за хатаархуу хорон сэтгэлтэй хүмүүс бүх л зүйлийг ялгаж таньж мэдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг бүх энэ бие дээр ингээд туршлага болгож тэр амьдралыг туулаад ирэхээр дараад нь ингээд одоо бол би өөр өнцгөр харж байгаа л дээ тий. Бүх өнгөрсөн амьдралыг тохиолдох ёстой зүйл тохиолдоод уучлах ёстой хүнээ уучлах ёстой юм байна гэдэг ингээд ууж үздэг дээр хандж шүү дээ тий. Тухайн үед бол одоо уурлал, уйлал, бухимдаал бүхэл нөгөө хүмүүний гаргадаг, авирыг гаргадаг гэсэн бол одоо бол хамаагүй тайван хүлээцтэй өнцгөр эргээд харахад өвгдүүд маань биднийг бэлтжиж идэг юм бэл. Ер нь тэр тэнгэрээс яахын дээд онцлогуудыг уулах улаачийг 30-аас 1000 жил бэлтдэг ш. Сүнс багт нь. Тэгэхээр тэр бүх эрдэм мэдлэг, шалгуур, дэнс, сорио бүгдийг нь туулуулаад за одоо цаг нь боллоо доо. Одоо энэ үр маань бүх хүний тэр зовлон бэрхшээлийг ойлгоод мэдрээд ирчихсэн юм чинь үйл хийхээрээ яг уу. Яг тэр хүмүүсийн сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ өөрийн мэдэрсэн туулснараа тэрийг хийж чадандаа, засаж чадандаа, үйлийг дүүргэж чадандаа гих цагтаал өвгдүүд одоо бууж орж ирдэг юм байна гэж ойлгоод байна. Таны одоо жишээ нь сүлд тийм сүлд гэхээс илүү тийм сэтгэлд хоногссон тийм заслууд юу байгаа вэ? Тийм би ч одоо ялангуяа одоо нэг тэнгэрийн заслаараа 2 жил гаруй хийж байна. Тийм маш олон заслуудыг хийж байна. Ханийн тэнгэр, ижи тэнгэр, үр тэнгэр бол хамгийн олон заслууд байхгүй. За тэгээд заслууд маань хийсний дараа хүмүүс маш их баярлдаг. За манай заслууд чинь зүгээр л хийгээд өнгөрөх биш. Тэр хүнд юмыг ухааруулж ойлгуул заавал эхний нэг цаг хичээл заадаг. Баг хичээл зааж байгаатай ялгаа. Ямар засал хийгээд байгаа. Яах гэж хийгээд байгаа. Ямар учраас энэ өвгдөө шийтгэдэг. Яагаад заавал өөр дээр шийтгэл бичигдсэн. За тэгвэл энэ шийtгэлийг ингэж хийснээр ямар үр дүнд хүрэх гэдэг бүгдийг нь ярьж ойлгуулдаг л да. Тэгээд заслыг хийж байгаа. Тэгэхээр хүн болгон дээр өөр мэдрэмж өөр засал явагддаг. Яагаад тэгэхээр тэр ураг удам өгсааных нь өвгдүүд л бууж ирдэг байхгүй. Одоо чам дээр ханийн тэнгэрийн засал хийлэх танаа удмын ханийн тэнгэрийн өвгдүүд бууж ирж охиноо засаж байгаа. Тэр холбоосыг нь бид нар манай өвгдүүд одоо тэр ханийн тэнгэрийн эрэгтэй өвгдүүд холбож өгч гин гэсэн. Тэгээд одоо энэ заслууд дундаас хамгийн их одоо ингэж гайхаад байгаа засал гэхээр ер нь засал болгон маш үр дүнтэй. Хүмүүс их баярлаа, талархлаа, гоё мэдэрлээ, гоё зүйлийг мэдлээ, ухаарлаа. Энийгээ цаашаа дамжуулж хүмүүст ойлгуулах хэрэгтэй байна гэдэг. Хамгийн чухал нь тэр хүн тэндээс ухаарлыг олж эргээд нэг хүнд ч болсон 10 хүнд ч болсон хэлж заа сургаж ивэл тэр заслын үр дүн баггүй. Өөрөө бас ухаарцсан байв. Тэгээд тэр ураг удам өгсө өрсүүд нь ухаараа тэр алтайгийн давтахгүй болоод ирвэл тэр хамгийн том үр дүн баггүй. Тэгсэн нэг их сонирн. За энийг ярихаар тэг баг хүн таньчих юм болов уу гэж бодод байна л да. Тэгэхээр заслын кейс ярих хэрэг жоох хэцүү ч юм уу. Юу гэж бодчих. За заслын кейсийг хойгуурдл тэгвэл ярий да. Ханийн тэнгэр дээрээс танаас асуулт хүмүүст манаас их сонирхолтой гэж магадгүй. Эсвэл миний хүрээлэх нь тэгээд байна уу? Ер нь ингээд ханы ижлээс хүмүүс бас их салж гин хоёр дахь гэх юм уу дараагийн амьдрал болоод байгаа шалтгаан нь ер нь юунаас бол үнэхээр хувь хүн өөрөөсөө болоод байна уу? Эсвэл монголчуудын маань өмнөх одоо энэ үеийнхний өмнөх үеийн сүнсэглэлийн бас нэг юм байгаад байна уу? Ер нь бол хань ижилгүй болоод байгаа тийм ээ маш олон шалтгаан байдаг байхгүй. За үүнээс хамгийн түрүүнд тэнгэрийн мэдээлэл нөлөөлж идэг байхгүй. Тэнгэрийн мэдээлэл буюу хүргэн бэрийн тэнгэр, ижи тэнгэр, үрийн тэнгэр наад удам чинь
ханаа үздэг шүү. Наад удамчин хүргнээ үздэг, бирээ үздэг. Тийм болохоор ухааруулах хэрэгтэй байна. Ойлгуулах хэрэгтэй байна гэх мэдээлэлүүд амж орж ирээд ахаар нөгөө удмын үрсэн хань ижилтэй болохгүй яваад тий. Зайны антайгаа таарахгүй яваад. Таарсан ч зарим төөрөж яваад идэг байхгүй. За дараа нь удмын мэдээлэл нөлөөлж. Удмын мэдээлэл гэхээр янз бүрийн жатах, хорлол, дом, шившлэг одоо атаачтай юмнаас болж гүйлгцсэн юмнууд бэж идэг байхгүй. Сайн сайхан яваад байгаад натааргаад гүйлгч чинь тийм ээ. За эсвэл зовоогоо дэвэл за эднийх хэвээр миний үрийг зовоосон шүү гэж ирээд хийчих болж ш тийм. За гэх мэтэр өмнөх насны мэдээлэл маш их нөлөөлдөг. За жишээлх юм бол өмнө наснда нуруу нь хугарчихсан нөхрийгөө орхиож явсан эмэгтэй гэж гарч байгаа. Тэгтэл тэр хүн энэ насандаа өөрөө цусны өвчтөй болоод төрчихөж байгаа. Тэгтэл яагаад гэж юм гэхээр энэ ханийн тэнгэрийн өвдөдсүүд маань саран ижи дээр оршиж тэндээс үйлээ хийж идэг бид нартай үрчүүн хүр дээр холбогдож идэг байхгүй. Тэгэхээр тэр үрчүүн хүрд нь гэмтээд ирэхээр цусан сүнс асуудалтай. Өөрөөр хэлбэл цусан сүнстэйгээ холбоотой байдаг гэсэн. Тэгэхээр яг энэ кейс дээр болохоор нөхрийгөө одоо нуруугаа гэмтээгээд бэртчингүүд хаяа явчихаар өөрөө дараа төрөлдөө энэ төрөлдөө төрөхдөө цусны өвчтөй болоод төрчих. Яг тэр кейсээр нь яг тэр процессор тийм ээ үеийн үр идэлээ. Тэгэхээр өмнөх насны үеийн үрийн мэдээлэл нөлөөлж идэв. За энэ насны мэдээлэл нөлөөлж шүү. Энэ насны мэдээлэл яаж нөлөөлж байна гэхээр нөгөө анхны хайр нь бүтээгүй. За эсвэл тэтэрхий бүрэг ичим хийж юм уу? Ийм бахаар дээрэс нь аав ээж нь өөр хүүхдүүдийнхаа дэргэд баг багт нь зодолтоод нүдэлтэй даригтаад агсан согтуу тавиад бахаар тэр хүүхдийн сэтгхүй сууж идэг юу гэхээр өө том болоо хүнтэй суухгүй хэцүү юм би гэд ингээд суучдаг баг. За тэгвэл даалд ухамсарын сөрөг мэдээлэл бас нөлөөлдөг. Тэр нь юу гэхээр за би одоо өмнө нэг хүнтэй хандлаад хоёр тишээ болцсон доо дахиад дараагийн дахиад нэг аригчимтай суужлах. Дахиад нэг зоддог, харддаг, сэрдэг хүнтэй суужлах. Төв ингээд даалд ухамсар дээр мэдээлэл нөлөөлөд идэв. Өмнөх амьдралаас айсан болгоомжлсан айдсан суудсан байгаа. За дараа нь шалэг завхаа хүмүүс хань ижилтэй болж иддэг. Яа тэгэхээр үрчүүн хүрд нь гэмтцэн битг. Үрчүүн хүрд гэмтчихэр нөгөө ханийн тэнгэрийн өвгдүүд чи сайхан холбогдоод заяаны ханийн илгээгээд хосыг нь уулзуулж чадахгүй болчихж байгаа. Гол холбоос үүсдэг газар аваад шүү дээ. За тэгэхээр дараагийн хань ижилгүй яваад байгаа хүмүүсийн шалтгаан харддаг, сэрддэг хүмүүс. Харддаг, сэрддэг хүмүүс чинь үүнийг ид баялаг шиг үзэж чинь дээрэнгөө хандж чинь эсвэл өөрийгөө хитрхи доош нэг энэ намайг хаяа явчих үү гэдэг ингээ эмзэглээд шүү дээ. Дээрээс нь хүний сайхан хань байж чадах, шинжийг агуулж чадахгүй хамгийн муу шинжүүдийг агуулсан байгаад байгаа байхгүй. Гараал явгууд нэрж гин үү болж гин үү хурдл гэл ингээд байна гэдэг чинь тэр хоёр хүн чинь өөр өөрсдийн гэсэн орон зайтай эрхчлөөдөө үзэх харах сонсох дуулах найз нөхдөд байх тийм ээ янз бүрийн тийм байх ёстой шүү дээ. Тэрийг нь хааж бууж гэж байгаа байхгүй тийм ер нь бол тэгэхээр ийм олон шалтгаанаас бол хань ижилгүй яваад идэг. Яаж сайхан хань ижилтэй зайны хань олж байх вэ гэхээр хүн дуг нь 1-3 хүртэл зайны хань бийж болно шүү. Тийм байхгүй ганцхан гэж боддог хүмүүс. Тэгтэл ханийн тэнгэрийн хүүхдүүд тийм боломжийг олгодог. Яа тэгэхээр өрсүүд ихний амьдралдаа алдаагаа ухаараад дахиж алдахгүй дээ би өөрөөсөө болоод муухай ашиглаж байгаа, татуу ашиглаж байгаа эсвэл би өөрөө араар нь тавьж байгаа тэрийгэ гомдоогоод ингээд янз бүрийн байдлаар өөр дээрээ алдаагаа ухаарчих юм бол өвгдүүд эргээд сайхан хань илгээдэг баг. Алдаагаа ухаартал нь хүлээн. Тэгэхээр яг одоо өмнө амьдарч исэн амьдралаа хүн болго эргцүүлээ бодох хэрэгтэй. Тэн дээр хин нь ямар алдаа гаргасан. Тэгэхээр нөгөө хүн лүгөө чихэж бодохоос дөрөв өөр дээр л бодно. Өөр дээр бодохоор ер нь ихэнх нь миний л алдаа болж гарч ирдэг. Яагаад тэгэхээр нөгөө талд чинь бас ханийн тэнгэрийн өвгдүүд байж байгаа шин. Энд ханийн тэнгэрийн манадлын ханийн тэнгэрийн өвгдүүд бүгдээрээс шүүгээд, дэнслээд, шалгаад үн зөвийг нь мэдж байгаа болохоор хичнээн би буруугүй гэд нэмэргүй байхгүй. Тий. Буруу муу хүнтэй суугаад шаналаад зовоод салчлаа гэж байгаа бол чиний л алдаа гэж үздэг хүүхдүүд. Яагаад? Тэр муу хүнийг танихгүй, сойрхгүй, шинжихгүй, мэдрэхгүй, танихгүйгээр суудсан биш үү өөрөө чиний л алдаа ш гэж үздэг байхгүй. Тэгэхээр яг хөө гэхдээ би одоо энэ саяхны нэг жишээ биш тий хөөрхийн нэг их нэрийгээ дэлгүүрт
гэр бүлийн маргаанаас болоод 40 олон дулаан хүнөөчлөө штэ 3 хүүхдийг өнчрүүлээд одоо тэр жишээгээр бодоод үзэхээр манай шүүх манай хуульд одоо бас жоохон буруу яваад байгаа. Энэ гэр бүлийн асуудлыг нэлээд зохицуулах хэрэгтэй. Нэг жилийн эвлэрэх гэж юм өчтдөг. Тэр хооронд нэг асуудал үүсчих. Нэг гэрт амьдарч болдгоо, байж болдгоо, тий? Ингээд тэн дээр чинь эвлэрэх нь байтугай маргаан ширүүсээд ийм асуудлууд үүсээд байгаа байхгүй. Тэгэхээр хин алдаагаа ухаарад, хин харилцаагаа ойлгоод хүнтэй ер нь яаж харилцаар ямар харилцаа буцаж ирээд нэгдгээ ухаарчих юм бол хүн ер нь зүгээр л бие биенийгээ сайхан амгалан тайван байх тийм л шатанд хүрч сайхан эвлэрээд ойлголцож болж тийм ээ. Янз бүрийн тэр шийдвэрийг хүн өөрөө л зөв гаргах хэрэгтэй. Тэгэхээр эргээд яаж хантай болох вэ гэхээр зүрх сэтгэлийн чагна, мэдрэмжийн чагна, хүн болгон төрсэн цагаас нь дагуул мануул онгод өвгд эзүүлээдэг хажууд нь харж дааж явдаг хамгаалдаг сүнснүүд өвгдүүд байдаг байхгүй. Дээрэс нь үүлийн сүнс байнга орж гарч тэр хүнийг өдөртөж чиглүүлж идэг тэр сүнснээс ангуйн саран ижи дээр сүргүүд гойн ханийн тэнгэрийн өвдөөс ангуйн аав ээжийнхаа төрсөн нутаг өөрийнхөө төрсөн нутаг эсвэл ханийн тэнгэрийн өвгдүүдийн буудал суудалтай газар гэж байна. Тийм газруудаар очиод үйлээ хийгээд өргөл өргөөд төслэн хэлж болно. Тийм ээ. За эсвэл яг уу одоо дом шившлэг хийлгээд энэ ховс засалд ороод энэ тэнгэрийн засалд ороод ингэж бас бол. Тийм ээ. Их мэтэр маш олон янзын арга байна л да. Сайхан амьтаа уучрах. За энэ амьтаа уучрах. Тэгэхээр гадуур явагдаад байгаа энэ харахаар үрийн заяа дуудана. Ханийн заяа тэгшилнэ. Яа гэнэ ингээд заслуудыг би ингээд өөрөө хийдэг хүний хувьд ингээд харахаар жоохон гүрчэр дутагдaltaй л юм шиг харагддаг. Яг гэхдээ дор үүлээ хийж л байгаа бах тийм ээ. Зүгээр манай хийж байгаа өнцөг шиг биш л юм бэлээ. Арай өөр л гэдэг юм лээ. Тийм ээ. Нэлийн углагуургаас нь бүр цөм заслал шүү дээ. Тийм. Манай хийж байгаа заслууд чинь бол яг тэр ураг удмынх нь өвгдүүдтэй нь холбогдож байна. Өөрийнх нь сүнстэй, хүрттэй холбогдож ийж яг тэр юунаас болсон гэдэг үндэс шалтгааныг нь гаргаж ирээд өөрсөнд мэдрүүлж байгаа тэгэд хийдэг заслууд байна. Хүн болгон дээр өөр гардаг. Нэг ижил юм хизээч давтдаггүй л. Танис ингээд сонирхоод асуухад хүнд 1-3 заяаны хантай байж болдог гэдгсэн. Таны хувьд та заяаны хантайгаа учирсан байна уу? Ер нь хэлж болох уу, хаалцж болох уу? Ялгаар харин тэгээд бодвол уучраал тэгэл төрцөн байгаа байхгүй тий. Тэрийг л гэж боддог шээ. За. Өмнөх насны ер нь хэлхээс холбоос ер нь энэ наснд ер нь хэр одоо нөлөөлдөг гэж та боддог хүмүүс одоо энэ үдж байгаа хүмүүс мань бас л сүнсглийн бас сонирхолтой л болоо сонсож байгаа болов гэж бодож байна. Тэгэхээр хүн хоорондын таталцал тэр өмнөх насны амьдралтай холбоотой байдаг уу? Ер нь яг энэ ханийн байдал дээр үү? Ханийнч бай, анд нөхдийнч бай, өр хүүхдийнч бай. Ер нь бол харилцаа холбоотой байх магадлал өндөр шүү дээ. Яа тэр хүн өмнө насандаа яаж амьдарч, яаж хүнийг зовоож хандлагаж ийсэн. Эргээд энэ насандаа тэрийг өөрийн биеэр мэдэрч байгаа. Хэд дахин илүү туулна ер нь бол. Тэгж үзсэн тий. Тэгэхээр ер нь их нэлээл тийм ухаарлын л үе шатууд явж. Бид нар ер нь дэлхий дээр төрөхдөө сүнснийхаа үүрэг хариуцлагыг эсвэл гэгэрлийг ухаарлыг олох гэж л дахин төрж байгаа шүү. Тэгээд тэр ураг удам угсаагаараа өвгддөөгөө хамт бүгдээрээ дээшээ байх уу? Эсвэл ухаарахгүй явсаар байгаад өвгдийнхөө үлийг чийхгүй дээрэс нь өөрсдөө ч ухаарахгүй байжгаад ингээд хамтдаа унгаагаад ахуу гэдэг бас асуудал байхгүй юу? Тэр өвгдийн үлээ ийхгүй тийм байхгүй бөө гэж бодлоо. Нөгөд гэж бодлоо гэдэг хүмүүст хандаад хэлэхэд Монгол хүн болгон тамхтай. Заавал бөө улаач биш юм аа гэхэд зөвөнгийн тамхтай, бодлын тамхтай, шидийн тамхтай. Тэ?
зүүдний зүүнтэй янз бүрийн хүчтэй байхгүй нөхд толботой монголчууд маань бүх нуруудангууд ялгаагүй. Тэгэхээр тэр их сайхан хүчийг өгчхөөд байхад бид нар өнөөдөр тулга тойрсон асуудлаа шийдэж чадахгүй ингээд л байж ш. Тэгэхээр зориглол хийх хэрэгтэй. Ялангуяа өвдөө үлдээ хүмүүс байх юм бол тэр та туулах зовлон жаргал бүх юмаа туулаа үзчихлээ. Одоо өвдийнхөө үлийг хийж тэнгэр талан хайлтлаа бид нар тэр үлийг хийх л үүрэгтэй байдаг. Хийхгүй бол дараа насандаа шилжчихсэн бич идэг шүү дээ. Өмнө насандаа тэнгэрийн үлээ дүүргээгүй, өвдийн үлээ дүүргээгүй. Энэ насандаа бүр илүү даалгавартаар өрөөд ирсэн. Ер нь хорогдно гэж байхгүй л байхгүй. Дараа насандаа дахиад тэгээд гараад ирж байна. Тэ хөвчлээ. Үр тэнгэрийн засал хийдэг хүний хувьд үр хүүхэд ер нь яаж ямар замлаар хүүхэд энэ бол заяад юм бол дээд одоо онгодууд маань гэх юм уу хилэлцээ тохиролцоод хизээ хаана гэдгийг тохирсон байдаг зүйл үү? Санамсаргүй зүйл гэж юу байдаг юм аа? Хийж байгаа. Аавын талын, ээжийн талын тийм ээ үр тэнгэрийн өвгдүүд за 4 6 7 дугаар үеийн өвгдүүд хилцэж үрсээ сонгож энэ дэлхийд мэдлүүлж байгаа ер нь бол. Тэгэхдээ одоо хоорондоо ярилцаа. За манай талаас оюун ухааны нүгэ, манахаас хүч чадлын нүгэ. За энэ үрд энэ 7 сүнсийг ийм авьяастай, ийм өвгдөлтэйгээр энэ ургийг бий болгоё, энэ үрийг бий болгоё. Тэгтэл тэнд нь ямар нэг авьяасан дутаад байвал өөр хайр гариг дээрээс одон гариг дээрээс өөр галактикаас сүнсийг авчрах чадaltaй шүү дээ өвгдүүд. Тэгжээж энэ 7 сүнс хивлээд бүрэлдэж байна. Эцгийн цагаан тусал, эхийн улаан тусал, сүнсний алтан тусал гурав нэгдчихэд үр бүрэлдэж байгаа шүү ер нь бол тийм үү. Тэгээд нөгөө 7 сүнс маань биедээ бүрэн бүтэн бийжиж 9 сарын хугацаанд гүйцэж ирүүл саруул хүүхдүүд маань мэдлээд байгаа. Тэ? За дунд нь тэр сүнс хүрд ямар нэгэн эхийн болоод ургийн тийм асуудалтай цочсон, айсан, эсвэл хэрүүлтэй маргаантай инээ тэрэ байх юм бол нөгөө хэвийн бас хүүхдүүд төрөөд байгаа байхгүй юу? Ухааны онцлолтой, янз бүрийн тагнаа, цорхоо, уруул сэтэрхий, хөлгаргүй, тэмээ эрэхтэн дутуу, эсвэл одоо нөгөө хүүгээ ороосон чи бүгд цаанаа учир шалтгаантай байдаг байхгүй юу? Тэгэхээр ангийн тэнгэрийн шийтгэлтэй байна, хормос тэнгэрийн шийтгэлтэй байна хүүхдүүд нь. Тэгэхээр үрсүүд нь тэгж төрж идэг. Ингээл маш олон шалтгаан тоожод яриуд байна л да. Тэр ДЦП-тэй саажилттай энэ гэдэг хүүхдүүд чинь ихэвчлэн ангийн тэнгэрийн шитгэл байдаг. Өвөг дээдсүүд нь ан, үр төл эсвэл сонин содон нөгөө амтан агнчихсан хүмүүжчихсэн байхаар эргээд удам дээр нь тэр шитгэл буугаад ороод ирсэн байж байгаа жишээ тий. Ийм баггүй. Тэгвэл юусаа ямар нэгэн зүйл зүгээр нэг болчдггүй л тий. Бүх юм цаанаа л тэнгэрийн ертөнцтэй твдээ оршихуйда бүх юм холбоотой харилцан хамааралтай. Тэгэхээр бид нар өнөөдрөөс эхлээл өөрсдөө үгэн бодож ярьдаг тийм ээ. Бодлоо зөв боддог, үйлдэлээ зөв хийдэг, алхамаарч болсон өөрийгөө өөрчлөөд л байхад яг дараа төрөлдөө сайхан амьдрах зам маань тавигдана л гэж ойлго. Одоо ингээл манай монголчуудын статистикээр бас маш эмзэглэмээр тоонууд гарч ирж байна л да. Одоо үр хөндөлтөл маш их байна. Орон нутгаар бол асар их байна. За хэд мянган хүн ногдох нь тэд байна гэд. Яг бид нар одоо энэ аргын ертөнцид их л энгийн төсөөлөл байна. Болохгүй бол одоо ахвалчин гэдэг ч юм уу маш харгислыг бол гэхдээ үзүүлж байна. Хүмүүс энийг подкастыг маш олон хүмүүс сонсоосой л гэж хүсэж байна. Тэгэхээр таны хувьд одоо тэр үр хүүхдийг голох, үр хүүхд тэнгэрийн бэлэг батал үүсэх нь бидний амьдралд ирээдүйд юу хэрхэн яаж нөлөөлдөг вэ? За ер нь бол ихэвчлэн үр мэдлэхэд одоо эрэгтэй тэр ураг удам ухсааны өндөр дээд өвгдээцүүд үлээ их гिचл үр болж ирж байгаа. Тэгэхээр тэр өндөр өвгдээцүүдийг хийх гэжсэн үеийн орон зай тэнд хийгдэхгүй үлдчихэж чинь гэсэн үг.
Тэгээд тэр сайхан өвөг дээдсүүдээ аав ээжигээ ч юм уу эргээд ингээд төрөх гэж яхад нь мэдлэг гэж яхад нь л бид нар ингээд огтлуулаад тэмдэглүүлээд авахулчихж яана л гэсэн үг шүү. Ер нь цаад утгаараа. Ер нь алтан амийг тасдж яана гэсэн үг тий. За тэгэхээр үр хүүхдтэй болж чадахгүй өчнөө сэтгэлийн зовлон шанал амссан хүмүүс байсаар байтал энэ талд өчнөө замбраагүй тэгэл ингээл хүүхд цуулаад юм уу эсвэл ахуулаад ингээл замбраагүй яваад идэг ийм асуудлууд ингээд гараад штэ. Тэр болгон чи ер нь хүний ухамсар бас хүний гэгэрл ер нь дор дороос ирж дор дороо ухаарах хэрэгтэй л болоод байгаа гэсэн үг тий. Тэгээд бодоод үзэхээр одоо энэ дээр аваад үзэх юм бол маш олон зүйлийг хідэн талаас нь ярьж болчих. Цусны тусгаар тогтнол нөгөө 5 тусгаар тогтнол чинь байж аж улс үндэстэн оршин тогтно. Тэгэхээр 5 тусгаар тогтнол буюу цусны тусгаар тогтнол уул ис буюу хүмүүн гэдэг шүү дээ тий. Нэг хүмүүнээс бүрдэж чинь бид нар нөгөө уулныхан гэж ярихаар дургуцаад идэг чинь угтаан бол уул ис шүү дээ. Улсын бид нар нэг ис нь баггүй тий. Тэгэхээр цус ариун нандин байж иж тэр улс тогтно. Цусыг цэвэр ариун байлгахын тулд хамгийн эхлээд дотооддоо бол цус ойртол байхгүй байх хэрэгтэй байхгүй. Гэтэл хөдөө орон нутаг сум тийм ээ энэ газруудаар чинь хүн ам баг байна. Дээрэс нь нөгөө эргээд гараад ороод танилцаад ингээд дундаас нь шилээ сонгоод суух боломжгүй ийм цус ойртолтууд их болчиход байгаа байхгүй. Манайх шиг ингээд нэг хоттоо ингээд 60-70% нь хүн амынх нь шигээ суучдаг улс хизээж байхгүй. Энд бас янз бүрийн ингээд олон улсын харилцаа талаас нь тийм ээ аюулгүй байдал талаас нь яриул зөндөө зүйл яригдана л та. Тэгэхээр тэрийг түр орхиод зүгээр цус ойртолтын нэг жишээ гээд үзэхэд ингээд хөдөө орон нутгаар яваад үзэхэд маш их болцсон байна гэдэг байгаа. 9 үеэс дээш болж иж цус ойртолт биш болж ирдэг байхгүй. За тэгтэл дээрэс нь гаднаас хүмүүс оруулж ирээд зориудын Монгол хүүхнүүдэд суулгаад ингээд зориуд энэ хүүхд толбыг маань сарниулах гэсэн хүчийг нь сарниулах гэсэн бодлого бас сэмсэмхий яваад ш. Ялангуяа хэд дууж гэдэг юм уу тий. Тэгэхээр энэ болгонд бид нар өнөөдөр нэг хідэн төгрөг хараад яах биш. Улс үндэснээ бодож байх хэрэгтэй. Тэрээс хувиа биш улсаа дэлхийгээ ингэж бодох цаг болцсон юм байна. Ер нь сүнсний сэрэл тэнд л явна ш. За 5 тусгаар тогтнолоос чинь орон зай хил хязгаарын тусгаар тогтнол гээл байж байна. Тэ нэг улс тусгаар тогтносон газар нутагтай байх хэрэгтэй. Зөвхөн тэр хурс шорооны тусгаар биш ш. Дээшээ агаар мандал окторгоо айсаа оршихууруугаа тэр чинь үргэлжлээд явчихж байгаа том орон зай байхгүй юу. За тэрийг алдвал мэдээж хэцүү. За дараа нь ахуйн тусгаар тогтнол буюу эдийн засгийн. Тэн дээр хүмүүс өөрсдөө юмаа хийж өмсдөг, өөрсдөө хоолоо хийж иддэг. Тийм байж иж яг өөр улсын хараат болохгүй, өөр улсын зарцгоол болохгүй амьдрах хэрэгтэй тийм. Гэтэл манад эсэргээр хамаг сайхан ажиллах залууч нь гадагшаа яваад ш. Дотроо бодлого нь байхгүй, дотроо тэр хүмүүсээ дэмжих юм нь байхгүй болохоор аргагүй ирхэн тэгж яваад байна. Тэгээд ахуйн тусгаар тогтнол алдагдчих гал энэ ахуйн тусгаар тогтнол дээр бас нэг юм авч хэлэх юм бол гадаадаас орж ирж байгаа худалдаа тийм үү? Худалдаа хүнс, бараа, бүтээгдэхүүн нэг улсаас 40%-аас дээш гараад ирэхээр тэр улсад аюул нүүрлж гин гэж үздэг. Гэтэл манад ядтаас ихтэл 70% олцсон юм чинь. Ингээл ярих юм бол зөндөө зүйл ярьж байгаа. За дөрөвт нь тархины тусгаар тогтнол. Хэл, соёл, зан заншил бүх зүйлээ хамгаалж үлдэх ёстой тий. Нөгөө монгол бичиг, нөгөө монгол хэл энэ бүх зүйлийг ингээд яриул төшөө зөндөө зүйл ярихаар биш тий. Тэгэхээр монгол бичиг маань гэхэд л нэг цэгэн, нэг татлаган, нэг титмэн, нэг нуруу бүгд л амьтай байхгүй, бүгд л хүчтэй. Монгол үг ч гэсэн амьтай, хүчтэй. Монгол үгийнхаа хүчээр бид нар өөрсдийгөө идгэж болж гин, хүнийг домонж, ангааж болж гин тий. Маш их тийм хүчүүд байгаа байхгүй тэнд. Энэ засал, энэ хийгдээд байгаа бүх зүйл чинь дандаа л энэ өвгдийн хүчээр, энэ өвгдийн хийцэн байгаа тэр үгийн амьны хүчээр дээрэс нь тэр бүх амьтай зүйлийн амьных нь хүчээр хийгдээд байгаа шүү дээ. Тэр цаана дандаа эрчим энерги маш хүчтэй тийм юмнууд явагдаад байгаа байхгүй. Тэр нэгээр л бид нар
тэр хүний эрчмийн засч гэсэн үг. За хамгийн сүүл засгийн тусгаар тогтнол буюу те төр хууль цаазны тусгаар тогтнол. Нөгөө хуулиар дээр дооргүй бүгд биелүүлдэг байжиж тэр улсад жинхэнэ хууль цааз хэрэгжим дүрм журм хэрэгжим. Манад энэ нь алдагдчихад ш бас тий. Гээд ингээд нөгөө 5 тусгаар тогтнолж алдагдчих гад тэр дундаасаа цусны тусгаар тогтнол нь алдагдчих га ингээд ах. Сая та хүүхд толбны тухай хэлсэн дээ. Энэ дээр яагаад хүүхд толбыг одоо эрэгтэй ч юм уу эмэгтэй ч юм уу аль нь ингэж тээж авч явдаг юм бол хүүхд толб сарнилаа гэхэд биднэрт ямар нэгэн өөрчлөлт гарах уу? Чим бүр дээд зэргийн хүчтэй хамгийн хүчтэй гээ тий. За тэгвэл хүүхд толбтой хүүхд нуруутангууд бүр ханийн тэнгэрийн өвгдүүд маань гадаад хүнтэй ханилахыг зөвшөөрдөг. Зөвшөөрөхдөө хүүхд нуруутангуудтай ханилахыг зөвшөөрдөг. Тэгэхээр тэр хүүхд нуруутан гэдэг аад чинь нөгөө бидний эцэг их угсаа гаруул нэгтэй агуу их хаадууд байж гэн тий. Уг язгуур гарал усаа өөчлөрөө. Нэгтэй тийм. Одоо бидний тэр уг угсаа гаруул нэгтэй хүүхд нуруутангууд маань энэ дэлхий дээр хаасаагүй байгаа л да. Нөгөө Белорус, Унгар, тийм ээ Чех, Урмын, Туркууд, Инданчууд. За нөгөө хүлээгүй хааны удмынхан маань Арабаар байж гэн. Доглон төмөр хааны удмынхан Үзбекистан, Тажикстан, Энтхэг. За хувлаа хааны удмынхан Солонгос гэдэг юм уу. Ингээд Тува, Якутад ой иргэдийн удан буган соёлынхан гэдэг ингээл ярил маш олон тийм хүүхд нуруутан эцэг угсаа гаруул нэгтэнгүүд маань байж. Бид нартайгаа хоорондоо ханилуул нөгөө хүүхд толбынхоо генийг авч үлдэх гээд байгаа байхгүй. Дундаас нь хүчтэй шинэ генүүд бий болгоно. Тэгээ энэ хүүхд толбны энэ тэнгэр язгууртай холбогдож чаддаг, өвөг дээдстэйгээ холбогдож чаддаг, өөрсдийнхөө сүнсийг хүчүүлж чаддаг энэ гайхалтай хүч маань мянган жил болсон ч байж чадах юм хүчтэй ген баггүй. Тэгэхээр зүгээр сарнина гэдэг дээр бол айх юм байхгүй л дээ. Ер нь сарнина гэж байх. Тэр эрэгтэй ч эмэгтэй ч маш хүчтэй ер нь бол толтой л төрсөн бол. Тэгэхээр бид нар ийм хүчтэй хувь заяанд төрчөөд энэ их дэлхийн амийг хамгаалах, амны оршихуйг хамгаалах алтан гурвалжингийн гэрээнд нэгдэж чадсан ийм хүчтэй байж өнөөдөр хитрхи сул дорой, хитрхи замбраагүй, хитрхи нэг одоо ойрын хараатай байна. Хоолын хурц хараа алга байна, алсын хараа алга байна тий. Эвдлэж нэгдэж чадахгүй байна. За эвлж нэгдэж чадахгүй байгаа дээр ярих юм бол андын тэнгэрийн өвгдүүд одоо андын тэнгэрийн үүлэнд маань одоо янз бүрийн чатах энэ төр их байгаа л да. Жишээлх юм бол яагаад өвгдүүд маань хүчтэй дэлхийн талыг эзлээд исэн андын тамга тавьдаг байсан баггүй. Нөгөө хүчтэй жанжид ноёдууд өвгдүүд маань тэгээд тэр нэг том өвөл хэргийн төлөө бүгдээрээ нэг сүлдний дор нэгдээд тэрнийхээ төлөө нэгдэж чаддаг, шудраг байж чаддаг, амлсандаа хүрч чаддаг. Тэр хүчээрээ л дэлхийн талыг эзэлж явдаг байсан. Хитгэн хүн тэр хідэн сая хідэн тэрбум хүнтэй нутаг орныг эзлээд чадаад яваад байсан биш тий. Тэгэхээр тэнд агуу хүчүүд оршоод байгаа. Тэр хүчүүдийг сарниулахын тулд л гаднаас жатах, хараал, доом шившлэг янз бүрийн юм хийгдээд. Тэгэхээр тэр болгоны дарахын тулд өвгд эдстэй тамхтай, улаачийн тамхтай, бөөгийн тарихны тамхтай энэ хүн болгон тэр тамганаасаа ичиж зүхтаах биш. Харин сэрж хүч авах хэрэгтэй. Өвдөн буулгаж хүч авах хэрэгтэй. Тэгжиж хүчтэй өвгдүүд маань нэгдэж ээж тэр том үйлүүдийг хийх гэж хүлээгээд байгаа байхгүй. Тэгсэн чи энд нэг өрн би лав хийцэрч чадахгүй, хуйг өмсч чадахгүй, би тий буу болж чадахгүй юу яриад байгаа гэд ингээд нөгөө буруу юмыг ойлгоод ингээд яваад шүү дээ. Зөв талаасаа бол энэ ухаан чинь маш тэнгэр ухаан. Тэгээ байгалаа хайрлах ухаан. Энэ сүнсний ертөнц, тэнгэрийн ертөнц энэ бүхнийг мэдээж таних тэр үйл чамдах гэх юм бол цаан зүгээр нэр үнэхэрийн агуу орон зай байна. Маш том тод зам тэнд байна. Тэрүүгээр л хүн болгон орж алхах хэрэгтэй байгаа. Тэгэхгүй зөвхөн өөрийнхөө хувийг бодсон, өөрийнхөө нэр нүрийг бодсон ичсэн сэтгэлгээгээр хандаад байгаа. Энд л алдаа байна. Хүүхд толбны хүчийг сэрээхийн тулд ер нь яах ёстой юм бол Одоо тэгэл үнэхээр
өвгддөөгөө тамхтайгаа тийм ээ сахиустай янз бүрээр хэлээд нь шүү дээ тий угтай ач гэдэг юм. Энэ болгоныга үнэхээр та мэдээ сонсоод ингээд дотроос чи ямар нэг зүйл огшоол омгшоол байгаа бол тэрнийхээ төлөө хүчтэй явах хэрэгтэй тэмцэх хэрэгтэй. Зүрх сэтгэлээ сандах хэрэгтэй тий. Тэгэхгүй болохоор ингээл за нэг бол өөртөө итгэхгүй. Би чадахгүй бах гэд ингээд нурж унаад идэг. Нэг болохоор энэ хүмүүс намайг харчвал одоо юу гэх юм гээд бусдын бодлоос ичээд яваад идэг тий. Ийм би. Тэгтэл удам угсаагаа бодох хэрэгтэй шүү дээ. Удам угсааны чи өндөр хүүхдүүд өөр дээр чи итгэл үлгээлгээд хэдэн зуун жил тэнд бэлдэж тамглаа буулгаад ирсэн байгаа дээ. Ядаж удмаа бод. Дээрээс нь улс орноо бод. Ядаж тэгээд цаашлаад бүр дэлхийн үйл одоо манай хийж байгаа өргөөдийн энэ багш нарын маань баясгалан багшийн маань энэ хүүхдтэй тасаж авч буулгаж байгаа эрдэм мэдлгүүд үнэхэрийн том орон зай руу явчихсан хүмүүсээ тэр окторгын мэдлэгийг бид нэр сурж ийн мэдж ийн юун тэр бөөнөр эрдэм сурахгүй ах хэвээр гэд орилоод байх харин сурыг гэд орилоод ороод ирэх хэрэгтэй. Энэ зөвхөн алтан олом сургалтыг үзэхэд л тийм ээ өргөл мөрглөө өргөж чадахгүй тахилаан тахиж чадахгүй буруу явж байгаагаа 5 хоногийн сургалтанд суугаад хүмүүс мэдээд ш. Зүгээр наацхын жишээ эрхэллээ. Тэгээ би ингээ ярихаараа нөгөө судар ном сургалтаа ярих гэхээр ингээд баг бизнесийн болох гэдэг юм шиг болчиход багш нь ингээд орхисон дээр баха. Тэ. Зөв тэглэв яхаа. Тэгээ хүмүүс маань зөв явъя гэвэл судар номоо уншаад сургалтанд суугаад нүдэ нээгээ чихээ онгоолох хэрэгтэй л гэж бодоо. Тийм шүү дээ. Ямар одоо хүн юм сур гэж хэлэх юм бэ те. Сайн хүн л зөв хүн л одоо юм сур юм уншил гэж хэлнэ үстэй. Яаж ч утсан те. Тэглэв хав за. Тэгээ ямар ч зүйлийг нөгөө туршлага байхгүй, мэдлэг байхгүй байж тэрийг давж туулна гэдэг бол бодлоохгүй. Одоо жишээлбэл би өөрийн амьдралаараа өөрийнхөө 20 30 жил үлдэж харж туулсан юм а би нэг судар уншаад нэг өдрийн дотор мэдээгүй л мэдэн шүү дээ. Тэ? Тэгэхээр эн чинь асар их цаг хугацааг товчилчихсан асар их үнэтэй цэнтэй зүйлүүд байгаа даа. Ялангуяа судрууд, сургалтууд. Тэгээд тэрээ хүн би одоо ямар тамхтай болоо, би ямар үйлдэм болоо гэж бодоод байгаад ядаж онцлогоонд ороод өөрийгөө мэдчих хэрэгтэй. Тэ? За танд хүмүүст маань гэдэг юм уу тийм сануулмаар хэлмээр тийм зүйл байна уу? Одоо яг багш нөгөө нэг яг өөрийнхөө илүү хийгээд байгаа ч гэдэм өөрөө хийгээд байгаа юм тал дээр л яриад байна. Тэрнээс манай өргөөл маш олон асар олон өргөн хүрээнд хэм хийгдэж байгаа тийм. Тэгэхээр онцлогоог аваад үзэхэд хүмүүс онцлуулаасай л гэж бодоод байгаа. Ягаад тэгэхээр энэ дээр таны өөрийн чинь сүнсний, хүрдний, далд ухамсарын мэдээллүүд гарч ирээд байгаа шүү. Гэмтсэн юм уу, хар болцсон юм уу, нам нуулцсан юм уу, эсвэл уур бухимдал, уцаар ихтэй, стресс ихтэй, ямар нэгэн гомдол, зөвхөр шанал яваад байгаа юм уу, хэдэн 10 жил тээжсэн зүйл яваад байгаа юм. Тэр болгоны чи өөрийн чинь сүнс хүртэй холбогдвол мэдчихэж байгаа байхгүй юу? Тэр мэдээллээр нь онцлоод өгч байгаа. Гадны янз бүрийн биетүүд, саарл биетүүд холбогчоод уурыг чи үргээд айшиг чи хөдөлгөөд ингээд агсан тавиулаад огцом юм айш чи хувирчаад байгаа юм уу? Тэгэхээр айштай байхаар эргэн тойрны амьдрал бас хэцүү шүү дээ, тийм. Гэх мэтэр тэгэнгүүт дараад нь яаж байгаа тэнгэрийн онцлогоогоор нөгөө тэнгэрийн тамхтай тэмдэгтэй шахаатай бариатай юм уу гисгэ шийтгэлтэй ч юм уу аавын тал ээжийн тал нь ямар байгаад байгаа өөрийн чи өмнөх нас ямар байсан үеийн өр нь ямар байсан энэ нас ямар яваад байгаа энэ болгоныхоо учир шалтгааныг мэдээгээл ядаж нэг удаа онцлогоонд орж үзэх хэрэгтэй. За тэгтэл онцлуулсан хүмүүс маань тэндээс маш их зүйлийг ухаарад ойлгоод бүр цаашаа яваад ингээд сүнснийхаа хэмжээнд өргөжөөд өсөөд ивжээд яваад байгаа зөндөө л хүн байна. Тийм байгаасаа сүнсийн сэрээсээ ухаараасаа сэхээрээсээ гэгээрээсээ л гэж бодож байна хүмүүс. За үлэмжигч та анх одоо бөө тэнгэр үзэлтэй ер нь анх яаж учирсан бэ? Тэгээд энэ улаач болъё, бөө болъё гэдэг замналыг ер нь хэрхэн яаж сонгосон бэ? За тэр талаар яриг гэвэл чинь нэлээд урт түүх ярих болчихвол л гэж бодоо тий. За тэгтээ ерөнхийдөө би анх 20 оны орчинд нөгөө ковид гараад нэг гэр орондоо бүгдээрээ суудсан үр хөвгтэй хараад хичээл намын хийлгэл ингээл ажил төрөл явжлахгүй байлаа шүү дээ.
Тэр үед нөгөө бас цагийг ашиглаад, цахимыг ашиглаад онлайнаар Тэнгэрийн домч гэд сургалтууд байсан. Тэр зөнгийн ховс, өөрийн ховс гэд манай энэ хөх төрөм сургалтын төв янз бүрийн сургалтууд эхэлсэн байсан. За тэндээс харж байгаад би ер нь бол мэдээж хэрэг анхан шатны хичээл өөрийн хавсал байх тийм ээ. Өөрөө тэр нөгөө юунуудын хөтөлбөрүүдийг харсан л та. Тэгээд анх тэр өөрийн ховс гэдэг цахим сургалтанд 14 хоног сууж ирсэн. Баясгалан багш, аюуш багшийн өдөрдөн явуулж исэн сургалтууд. Тэгээд 14 хоног тэрэнд суугаад маш сонирхолтой нэрээ сүнсний ертөнцийн байдгийн байна. Ховс мөн чанар тийм ээ, зүүн совь мэдрэмж ийм байдгийн байна. Маш их зүйлийг тэндээс нэлээд сурж авсан. Тэнгэрийн ухаан талаас өмнө нь болохоор их чинь яаж исэн гэхээр өөрөө 20 гаруй жил одоо нөгөө хэвлэлийн албанд ажиллаад хэвлэл хийгээд ном сэтгүүл редакторлдаг юм байсан байхгүй юу? Миний яг үндсэн мэрэгжил болохоор банкны санхүүч, эдийн засагч мэрэгжилтэй мөртлөө тэрүүгээр ажиллаагүй сонирхолтой. Тэгээд дандаа ингээд ном хэвлэл хийдэг, сайхан эерэг аз жаргал тийм ээ. Хүнд хамгийн сайхан инээд хөөр баяр баясгалыг бэлгэлж чадах тийм номнуудыг дандаа уншиж, редакторж хэвлээд аль болох чанартай хэвлж бусдад түгэй гэдэг тийм бодолтойгоор хэвлдэг байсан. Тэгээд хэвлэлийн одоо нөгөө ном зохиогч нар маань ч гэсэн манад их ханддаг. Тэгээ янз бүрийн шашин, буддийн шашин, Иесус шашин, төрөл бүрийн шашны номуудыг ч тэр дундаас сонгож хэвлэж ирсэн байхгүй. Тэгж явах явцдаа ерөнхийдөө хүн яавал эерэг байх вэ? Яавал ажралтай байх вэ? Яавал нөгөө гуниг гутрал, стресс, бухимдалгүй байх вэ гэдэг маш олон зүйлийг тэр номнуудаас сурч байгаа. Тэндээсээ гадна эргээд нөгөө өөрийгөө тайвшруулж чадах, бясалгал тийм ээ гэдэг зүйлийг бас хийж үзчихсэн. Нилээд олон жил хийж тэр бясалгалынхаа талаар, тэр сайхан гэгээлэг ном судрынхаа талаар бусдад бас зааж сургалт явуулдаг, таниулдаг ийм чиглэлээр явж исэн байхгүй. Тэгжээтэл нөгөө 20 он болоод ковид боллоо. Ингээд хайрын цаг хугацаа гэр оронд өнгөрөөд тэгэхээр бид нар бас цагийг ашиглах хэрэгтэй байгаа юм тийм ээ. Тэр хооронд энэ хөх төрөм сургалтын төвийнхаа талаар сонсоод баясгалан багшийнхаа ярьж байгааг цахимаар сонсоод бүр их гайхаж исэн. Одоо миний нөгөө үзэж харж сонсож уншиж исэн номноос өөр Тэнгэрийн ухаан энэ хөх өвгдийн мань агуу эрдэм ухаан гэдэг бол бас өөр байгаад байна. Тэгэхээр тэр зүг рүү сонирхоод тэр өөрийн хов сургалтанд 14 хоног суусан. Гэтэл үнэхээр өөр ертөнц рүү яваад орчих шиг, өөр ертөнцийн мэдлэг рүү яваад орчих шиг гайхалтай тийм зүйлүүдийг судлаад эхэлсэн. Тэгэхдээ тэрнээсээ өмнө маш олон удаа хүмүүст одоо нөгөө аавра үздэг хүн байна, бөө хүмүүс байна, зурхаач хүмүүс байна. Хаяа бас тийм хүмүүст хандхаар намайг одоо өвгдийн угтай юм байна, сайхуустай юм байна, өвгд онгодуудтай байна гэж шилдэг байсан. Тэгэхээр би өөр болохоор хүлээн зөвшөөрдгүү. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байхаа ойлгохгүйс учраас. Юу ч ойлгохгүй. Би тэгэж чадахгүй, би тэгэж хийцвэрсэн бөө болж чадахгүй тэргээд шууд тийм эсэргүүцсэн бодлоо боддог байлаа л да. Одоо яг хүмүүс тийм байдаг. Ер нь хараад хахад эхлээд сонсож байгаа хүмүүс яг шоконд орж тэгэж боддог байхгүй. Тэгэж хэлдэг. Яг тийм байсан. Тэгээд өөрийн авсад суугаад 14 дахь хоног дээр нь баясгалан багш маань өөрөө яг тэр цахимаар бүх хүмүүсийг танддаг байхгүй юу? За ямар өвгөдтэй байна, онгод тэнгэр байна уу, тамга байна уу, тийм ээ? Өвгөдлүүдийн яг үздэг, танддаг байсан. Тэгээд тэрийг нь үзээд байж идэл нөгөө бид нарыг тэр сургалтанд нэг 10-аад хүн байсан. Бүгдийг нь оншилсан байхгүй юу? Нэг өдөр. Тэгээ намайг оншлоод ингээд ээжсэн чинь багш ингэсэн. За өөрөө одоо тийм өвгөдтэй юм байна, тийм үйлтэй юм байна гэд баахан юм хэллээ. Тэгсэн чинь би бүр гайхаад тэгжсэн. Харин тийм ээ огшоо намайг ингээд онгодтой гэдэг угтай өвгдтэй л гэдэг ингээд хэлчихгүй юу. Тэгсэн чинь баясгалан багш маань угаасаа ийм шулуухан шудраг хүн л дээ. Тэгээд юу гэдэг байгаа юм бэ? Та нар одоо бөө гэдгийг муу гэж бодоод байгаа мó? Гөө ерөөсөө
Одоо тэгжил хилдгийг ингээл нэг байж гин чи аав талаас ээж талаас ийм сайхан онгод тэнгэрүүдийн тамгатай ээжэж яагаад ингээд бөө болохгүй гэд та нар ингээд идгийг ингээд шууд тийм зэм маягаар хэлжээс. Тэгээд гинт тэр үед л яг толгоор юм орчих шиг л болсон аахгүй юу? Нэрээ тийм штэ. Яагаад ингээд өөрсдийнхөө аавын талын ээжийн талын ураг удам өгсөн энэ сайхан өвгдийн эзүүдийн бид нэр ингээд хүлээж авахгүй яваад идэх юм болоо. Тэгээд тэндээс л би ер нь энэ баясгалан багшийн шав болъё. Энэ тэнгэрийн ухаанд энэ өвгдийн эзүүдэд залаад нураг удам өгсөн хагаа засах хэрэгтэй юм байна. Цаашаа улс Монгол тийм ээ. Тэгээд энэ дэлхийн ертөнц хүн төрөлхтний төлөө бүр илүү том зүйлийг хийх хэрэгтэй юм байна гэдэг нэг тийм том зорилготой болсон гэж ойлгож байна. Тэгээд тэндээс одоо өвгдөө залъя да гэдэг бодол төрсөн. Тэрний дараа тэр чинь одоо нэг 5 сард байсан. 21 гэсэн. Тий. Тэгтэл би 8 сард өөрөө зориод бүр явж байгаад баясгалан багшийн тэр төвийг нь олж очиод онцлуулсан чинь бас баахан юм гээ гарцсан байхгүй. Тэгээд ингээд өвгөдтэй байна, ийм байна, тийм байна гэл ингээд яриад багш маань хэлж өгсөн. Тэгэхээр нь би яна багшаа би тэгээд чадах болов гэж чинь үгүй чадлаггүй дээ чадна гэж та нарыг тамгалж байгаа штэ гэж хэлсэн. Дараад нь чи ерөөсө шахаа бариад маш их удцсан байна штэ. Энэ ийм үйлийг хийх хэрэгтэй. Би нөгөө үйлүүдийн бас хэлмээргүй байна л да тий хэлж болох уугүй мэдэхгүй юм тий. Тэгэхээр тэр нөгөө том өвгдийн маань тэнгэрийн өвгдийн маань үйлүүд. Тэгээ нэлээд том үйлийг хийх хэрэгтэй байна гэд хэлсэн. Тэгэхээр багшаа би тэр чи одоо яаж хийх юм болоо мэдэхгүй байна гэсэн чи тэгвэл тэр маань нөгөө озоны давхаргатай холбоотой үйл байсан да. Тэгээд озоны давхарга хизэнээс эхэл цоорсныг мэдхүү гэдгсэн. Нөгөө би шахааныхаа жилийг асуухгүй хэдэн жил шахуулчихсан юм бол. Тэгээл ингээл бодоод исэн чи нөгөөх нь бараг 20-30 жилийн өмнөөс эхэлсэн тийм үйл яваад байна л да. Тэгэхээр би нэг өсөндөө 20-30 жил шахаанд явцсан байсан билээ л дээ. Тэгээд тэр үедээ мэдсэн. Тэгээд өөрийнхөө туулж өнгөрүүлсэн тэр 20-30 жилийн амьдралыг хөөгөөд бодоод үзэхээр маш их тийм одоо би нэг 30 нас хүртлээ 40 нас хүртлээ бол эмэгтэй хүний одоо туулж баршгүй маш их зовлонгуудыг туулсан байдаг байхгүй ер нь бол тэгээд тэндээсээ дөвгөнж бодоод үзэхэд нэлээд хүчтэй шахаатай явсан юм байна л гэж ойлгосон. Одоо нэг хүмүүс бас л улаачийн ч бай, онготын ч бай, тэнгэртэй тэгвтэй угтай байгаагүй бай. Ер нь шахаанд маш их ингэ явж идэг юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр шахаатай эсэх хүн яаж ер нь тандаж одоо гарах үр дагавраас яаж өршлөн сэргийлвэл зүгээр гэж ер нь тааддаг вэ? За би яг өөр дээрээ бодоод үзэхээр ингээд нөгөө шахаатай яваад байгаа хүн мэддэггүй юм бил. Мэдхгүй янз бүрийн зовлон бэрхшээл тохиолдоод байна, тийм ээ? Гай зовлон тохиолдоод байна гээл тэрийг тисэж гараал, давж гараал яваад идэв. Гэтэл зовлондоо бараг дасцсан ч маягийн юм шиг. Тэгвэл бас сүүлд нь ингээ бодоод үзэхээр одоо хийж байгаа өвгдийн маань үйлүүд маш олон өвгдийн, маш олон төрлийн үйлүүд хийгдэж байгаа. Тэгэхээр тэр үйл болгоныг дээрэс нь би нөгөө тэнгэрийн заслууд хийж байгаа байхгүй. Тэгэхээр тэр тэнгэрийн заслуудыг ингээ бодоод үзэхээр өвгөд маань намайг тэрийг хийж чадах хэмжээнд бэлдэж исэн байна. Үзэж туулах юмыг туулуулад тийм ээ тэр одоо өөрийн биеэр одоо ийм байвал яах вэ, тийм байвал яах вэ бүх зовлон мэдрээд туулчаар эргээд нөгөө хүмүүс дээр засал хийхээр нөгөө тийгэрч засаж чадах ийм хэмжээнд бэлддэг юм байна гэдгийг бол одоо ойлгоцсон байгаа л да. Тэгэхээр шахаа бас нэг талаасаа туултаараа давж гарах бас нэг талаараа боломж гэх юм уу тийм олон туршлага байдаг байна гэсэн. Шахаа гэдгийг бас хүмүүс маань бас буруу ойлгоод идэг. Шахаа гэдгийг ер нь бол нөгөө нэг янз бүрийн ойр дотны хүмүүсийн нөхөж өргөдүүлээд ч юм уу гай зовлон тохиолдуулаад бүр стангэд илгэрээ мөлхөөд газар мөлхөөд ингэхийг шахаа гэж ойлгоод байна шүү дээ тийм ээ. Гэтэл яг нэг талдаа цөөн хэдэн хувь дээр тийм байж болно. Ихэвчлэн шахаанууд ямар хэмжээгээр явагддаг вэ гэхээр ер нь тэр гай зовлон одоо энэ 24 онд болох гэж байна гэд бодъё тий. Тэгтэл би өвгдүүдээ 20 онд ингээд залаад буулгаад одоо өвгдөө залцсан байсан бол тэр 24 онд болох гэж байгаа тэр том гай зовлон
өвгдүүд маань хааж, өвгдүүд маань чадах байхгүй юу? Аварч чадах байхгүй тий. Гэтэл би тэрийг мэдэхгүй 20 онд би чадахгүй гэж явсараад 24 он болоод тэр том гай зовлондоо унчаад дараад нь 25 онд гинт энэ ийм хэцүү юм биш үү гэж ойлгоод өвгдөө залаад байна шүү дээ тий. Тэгэхээр залхаас өмнө болохоор өвгдүүд надад яаж туслах юм бэ? Тусалж чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө гай зовлонгоо мэдэхгүй явсаар байгаа тэр гай зовлонд ороод унаад гарч ирэхийг л юу шахаа гэд. Би бол тэгж ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр тэрнээс өмнө мэдсэн байсан бол өвгдүүд маань туслана. Өвгдүүд маань шид эрдмээрээ хаагаад хаацалаад даваад гарчих. Ийм учиртай л байна. Бас нэг талтай тийм ээ. Шахаа бол ер нь олон талтай л гэдээ ойлгож байна. Тийм ээ. Одоо ингээд хөхтөрмөсийн өргөн дээр таавал бас айгу онцлогоо хийдэг том хүмүүсийн нэг гэж хардаг штеп. Тэнгүүд багш маань л ач. Багш маань л ер нь нэлээд маш олон зүйлийг зааж сургаж зөвлөж байгаа. Тэгээд өвгдүүдийн маань л ач бас тийм ээ. Би бас яг анх танаар онцлуулж ирсэн. Тэгээд гайхчихлээ л дээ. Ерөөсөө яг үнэндээ хэлэхэд амьдралдаа бөө гэдэг хүнтэй уулзаж үзээгүй, бөөлгөө гэдэг зүйлийг харж байгаагүй, бөөлгөө харж байгаагүй тийм. Тэгээ ингээд өмнө чинь аавра онцлогыг аппаратаар л ингээл хардаг байсан, онцлуулдаг байсан бол таавал ингээл шууд гараараа ингээл сүнсний мэдээллийг ингээд татаж хэлдэг штэ тий. Ер нь бол нөгөө манад хийгдэж байгаа онцлогоо маань хүнийх нь өөрийнх нь сүнснүүдтэй, хүрднүүдтэй тийм ээ. Тэгээд өвгөд эцүүдтэй холбогдож байгаад зөвшөөрөл авч байгаад мэдээлэл татаж за тэгээд яг тухайн хүрдэн дээр сүнсэн дээр юм уу тухайн тэр далд хумсар дээр байгаа хамгийн гоц содон хэлж энэ хүнд хэлж ойлгуулах ёстой тэр чухал мэдээллүүдийг нь хамгийн түрүүнд татаж оруулаад байгаа. Тэрнээс биш одоо нэг хүн дээр 10 мэдээлэл татаад 10 юм хэлээд өглөөхэд цаана бас 50 60 өөр юм үлдэн шүү дээ тийм ээ. Тэр жижиг сажиг аар шар зүйлүүдийг хэлэхгүйгээр хамгийн том чухал зүйлүүдийг нь татаж гаргаад хэлээд энэ хүнд энийг хэлчихвэл ухаарах юм байна тийм ээ. Гол нь тийм зүйлүүдийг татдаг байх гэж боддог. Өвгд эзүүдийн хүчээр татж авч байгаа л гэсэн. Таны би одоо энэ энийг одоо чадвар гэх бах тий. Өвгдтэйгээ холбогдож чадж байгаа холбоос тэр холбоос мэдэрч байгаа мэдрэмж тайлж уншиж байгаа уншилтал гэж ойлгож байна. Зүн сайн байна гэсэн үг үү? Тийм зүн сайн мэдрэмж одоо хүний мэлми зүн тийм ээ совин бүгд өөр өөр л дөө. Энийг болохоор нөгөө зөнгийн сургалтын дээр мань заадаг. Жишээлх юм бол энийг бол ер нь мэлмитэй холбож болох байх. Хүний бие дээр маш олон мэлми байдаг байхгүй. Хүмүүс мэлми гэд хэлэнгүүт нөгөө энэ хоёр хөмсгний голд байдаг бэлгийн мэлмиг л боддог юм тий. Гэтэл биш. Оюуны мэлми байна, бодлын мэлми байна, зүүдний мэлми байна. Энэ биеэрээ мэдэрч байгаа мэдрэмжээрээ мэдэрч байгаа мэлминүүд байна тийм ээ. Маш олон бие дээр гэхдээ л маш олон мэлми байж идэг байхгүй. Тэгээд тэр болгоноороо мэдрээд одоо миний хувьд бол оюуны бодлын талын хүч тамгатай гэх юм уу. Тэгээд тэр мэдрэмжүүд илүү. Бодлын мэлмитэй байна гэхээр та бодол уншдаг гэсэн үг аа. Оюуны мэлмитэй, бодлын мэлмитэй хүмүүс маань одоо нөгөө мэдэрсэн мэдрэмжээ хүлээж аваад тэр хүлээж авж байгаа процесс нь явсаар байгаа тархинд боловсрогдно. Нөгөө 108 тархитай шүү дээ хүн чинь тийм ээ. 108 тархины аль тархин дээр тэр мэдээлэл яаж боловсрогдож байна. Тэгээд тэр нь ингээд буугаад, зураглагдаад ингээд дүрслэгдээд ирэхээр тэрийг нь мэдэрч хэлж байгааг л хэлээд байгаа юм. Тэрнээс биш яг кино үзэж байгаа юм шиг, видео үзэж байгаа юм шиг шууд тэгж харахгүй. Тийм өнгөт мэлмитэй хүн бол байдаг, маш цөөхөн байдаг. Хар цагаан мэлмитэй хүмүүс байдаг. Тэд нар бол одоо яг л нөгөө хар цагаан кино үзэж байгаа юм шиг ингээд хэлнэ гэсэн үг байна шүү тий. Тэгэхээр хамгийн чадaltaй мэлминүүд болохоор лазер мэлми, туяа мэлми гэж яваадаг шүү дээ. Тэд нар яана гэсэн үг. Эд нар чинь бол ингээл ерөөсөө нэвч шут. Шууд хараад тийш дээ тийм. За хүн тэгвэл хайрын харцаар бие энийг харахад харц өөрөөдөг тийм ээ. Тэр хайрын харц чинь гэлбан харц шүү дээ. Гэлбан гарах бие энийг харж байгаа. Зөө. Гэлбан сүм харц марц гэдэг тийс. Тэгэхээр гих мэтэр одоо хүний харц мэлми
энэ мэдрэмж бүх юмнууд юм өөр байдаг л да. Таавал тэгвэл хүмүүсийг хараад за энэ ийм одоо гэлба ийм туяан харцтай байна гэл анзарч мэдэрдэггүй. За яг нөгөө яг зөвшөөрөл аваад тэр хүний овог нэрийг асууж штэ тийм ээ. Тэгээд өвгдөөс нь зөвшөөрөл аваад сүнстэй нь хүрдтэй нь холбогдоод ингээд оншилж явах зууртай болвол оншилж болно. Тэрнээс ингээд зүгээр явж явахдаа шууд ингээд хүнтэй холбогдоод тэр хүний чимийг мэдрээл энэ хүний чимийг мэдрээл ингэж явах нь угаасаа болохгүй. Оройтой баггүй. Гэтэ таалж чадна штэ. Тэгээ яг өөрөө оролдоод за энэ хүн юу бодоод байна яа гэдэг ингээд мэдрийг ивэл мэдэрнэ. Тэгээ маш их ёс зүй цаана тийм. Ёс зүйтэй байх хэрэгтэй тийм. Яа тэгэхээр тэр өвгдөөс нь тэр хүний сүнснээс нь хүрднээс нь зөвшөөрөл авч байж нэвтрэнэл гэсэн үг ш. Маш сонирхолтой юм аа. Тийм. Өстой сонирхолтой. Тэгвэл маш олон л мэлмий. Таныг та одоо энэ юу хэмдэ сүнсний онцлогоо хийдэг. Миний хувьд л ингээ бүр анх таныг хараад ер нь айгүйх гайшаарсан л дээ. Ийм хүн байд юм уу? Ингээл одоо тэгтээ болон багшийн хайжууд юу ч ишээ. Багш нар нь бол бүр агуу байхгүй юу. Тэгээ бас таас нэг өөр тийм солонгон өнгийн бас нэг өнгө байгаад байгаа байхгүй. Тэгэхээр вау л гэж бодож илсэн л та. Энэ чадварыг та яаж ингэж хөгжүүлсэн бэ? Мэдээж би одоо өвдөө залаад 3 дахь жилдээ болж байгаа. Ер нь бол тэгээд нэлээд олон жилийн хүч хөдөлмөр тий. Тэгээд дээрэс нь сүүлд бодоод байхад би бясалгалыг хаяа нөгөө хийдэг байсан. Тэр маань бас зүгээр биш байсан байлээ л дээ. Бас л нөгөө энэ мэдрэмж, мэлмий, зүүн совингуудаа хөгжүүлж л байсан байгаа. Тэрүүгээр бас энэ тентхийн одоо мэдээллүүдийг тийм ээ өгд эзүүдтэйгээ холбогддог, дээд биетэйгээ сүнснүүдтэйгээ холбогддог байсан байлээ. Гэрлээр, цацрагаар, туяагаар янз бүрийн байдлаар мэдэрч хүлээж авдаг байсан. Тэгээд тэр мэдрэмж маань өвгдөөн залсны дараа бас маш их хэрэг болж байгаа. Тэр би нөгөө өмнө нь бас холбогдоод байсан юм байна гэдгийг ойлгосон байхгүй юу? Тэр үедээ та холбогдож байгааг мэдгүй байсан юм шүү. Тайлж уншиж мэдэхгүй л байсан байхгүй юу? Ямар мэдрэмжүүд тухай өдөрдөг гэсэн нь? Нэг тийм гоё ингээл амгалан маш их юм гэрлэн урсгалууд ингээл орж ирдэг алтлаг гэрлүү, цагаан гэрлүүд ингээл тий. Тэрнийхээ ирээр ингээл биеэр маань тэр гэрлүүж яваал ингээл сайхан тайвширч байгаа, эрүүл саруул болж байгаа, өөрийнхөө сэтгэл санааг амар амгалан болж байгааг мэдэрдэг байсан. Тэр маань одоо өөрийгөө тайвшруулах. Ер нь гэхдээ бясалгал нь ч гэсэн олон янз байдаг. Тэгэхдээ тэр бясалгал одоо манай энэ хүүхд төрмөс сургалтын төв дээр багшийн маань өвгдөөс тосож аваад хийх гэж зориод байгаа энэ 108 бясалгалын эхний 8 гарцсан байгаа шүү дээ тий. Огт тургын бясалгалууд. Тэр бясалгал хоёр бас төсөөр юм билээ. Ер нь бол. Юу нөр яг уу. Тий. Одоо миний тэр өмнө хийжсэн чинь ингээд нэг тайвшруулах, амгалан болгох ийм бясалгал байсан бол энэ нөгөө бясалгалууд нь болохоор өвгдийн бясалгалууд маань зорилготой чиглэлтэй. Үйлдэлд хамааралтай. Тий. Тэгээд одоо жишээлбэл хүний чимэгний эсийг сэргээе гэвэл нэг өөр яршгуудтай холбогдож байна тийм ээ. За энэ тархины алтан эсийг ургуулъя гэх юм аа нөгөө лимүрийнхэнтэй холбогдож байгаа ч гэдэг юм. Ингээд эртний нөгөө өвгөд дээдсүүд онгодуудтай холбогдоод тэр эрчмээр нь хийгдэж байгаа заслууд явагдаад байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө заавал зүгээр сууж ингэж 50 амгалан хийх биш. Үсэрч босож бүжгэлдэг нь ч байна тийм ээ, хөдөлгөөн хийдэг нь ч байна, бүр чанга орж хашгирж иж хийдэг бясалгал нь ч байна. Ийм янз бүр гэдэг юм байлээ. Тэгэхээр одоо хүүхд төрмөс дээр маань болж байгаа бясалгал бол нэлээд зоригтой, үйлдэлтэйгээ хамааралтай, чиглэлтэй л эртний одоо шидийн өвгдүүдийн эрдэм шидээр бүтээгдсэн тийм байхaltaй бясалгалууд гэж бодоод байгаа. Миний хувьд бол та тэгтээ сая тэрэнд нэг хариулаагүй би хариулт аваагүй санагдаж байгаа юм. Мэлмигээ одоо мэлмийн чунж байгаа гэсэн үг биш шүү. Одоо юм зөнгийн энэ мэлмийн чадварыг энгийн одоо заавал нэг бөө улаач гэлтгүүгээр сайжруулснаар одоо амьдралд хэрэгтэй зүйлс нь юу байдаг юм бол сайжруулахгүй байвал яг уу. Ер нь бол гэхдээ манай Монгол хүмүүс хүүхд толботонгууд за нөгөө хөх нуруутан өвдөө эзүүд нэгтэй нөгөө гадаад оронд байгаа хүмүүс ч биш тий. Тэгэхээр энэ хүүхд толб хөх нуруутай хүмүүсийн гоц чадвар чадамж нь
тэнгэр язгууртай, тэнгэрлэг сүнстэй, тэнгэртэй холбогдож чаддаг юм холбоостой мэдрэмж өндөртэй шүү дээ. Тэгэхээр ямар ч хүн зориод өөрийнхөө зүн совин мэдрэмжийг хөгжүүлэх юм бол боломжтой. Ялангуяа толботой монголчууд маань тийм агуу өвгд эзүүдийн үр удмууд байхгүй юу. Тэгэхээр тэр бүх энэ сүнсэнд дамжиж ирж байгаа энэ мэдээллүүд гэдэг чинь тэр чигээрээ тэр өвгд эзэн маань мэдээллүүд аавын талаас ээжийн талаас ингээд сүнсэндээ суугаад ингээд бид нар дээр буугаад ирж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр хүн болгон өөрөө зорж хичээж чадвал хийж чаднаа л гэсэн үг. Ер нь хичээл зүтгэлэх хэрэгтэй. Одоо та маш олон хүмүүсийн ингэ сүнсний онцлог хийсэн байгаа шүү дээ. За нэг тийм баха. Тэгэнгүүт нийтлэг ер нь хүмүүсийн алдаад байгаа зүйл ер нь юу байх шиг байна? Монголчуудын маань хувьд бол ер нь ингээд хүрдийг аваад үзэхээр мэлмийн хүрд тийм ээ үндэс хүрд нь бол маш их гэмтэлтэй янз бүрийн хаалттай гацаатай ихэвчлэн гараад байгаа юм. За мэлмийн хүрд юунаас болоод ингээд гэмтээд гацаад байдаг вөхөр гомдол цөхрлөөс их болдог. Ерөөсөө биендээ асар их гомдж идэг. Аавдаа ээждээ өр хүүхэдтэй найзтай нөхөдөө хань ижилдээ их нэртэй нөхөртөө тийм үргэлжил гомдж идэг шүү дээ. Миний буруу биш тэр л тэгээд исэн. Дандаа л тэгж ярьдаг тийм. За дээрэс нь жоохон уур бухимдал уцаар цохлууд бас маш их хүрдийг идэж гэмтэж идэг. Бид нар хүрд бүрэн байж эрчим энергийн урсгал маш сайн орж ирнэ. Дээрээсээ тэр окторгон хүр дээр нарнаасаа сарнаасаа агаар салхи хур бороо энэ дээд оршихуудаасаа маш их эрчмийг авч идэг байхгүй. Газрын хүр дээр хөрс шороо дэлхийн амин цөмөөс дээрээс нь гол уус тийм ээ цэцэг навч өвс ногооноосоо бид нар маш их эрчим авч байгаа шүү дээ. Гэтэл нөгөө хаагдаад гацаад ингэчхэр чинь эрчим энергийн урсгал муу явагдаад эхэлж байна. Тэгэхээр нөгөө тэрийг бий болгоод байгаа зүйл нь тэр уур цухал гомдол зөвхөрөл стресс шаналл харамсал харуусал за дээрэс нь битгэрэл маш их битгэрэл гэдэг нь одоо нас орсон хүнийхээ хойноос ууж гашуудсан тийм боник юм шүү дээ. Тийм гашуу тэгээ эсвэл хол газар байгаа нэгнийгээ сансан битгэрсэн. Тэгэхээр тэд нар тэр зүйлүүд ихэвчлэн манай хүмүүсийн хүрдийг сүнсийг гэмтээсэн байт юм билээ. Ер нь нийтлэг хараад тахад. За сүнсэн дээр аваад үзэхээр махан сүнс нь ихэвчлэн нэлээд сул дээрээс нь биенээсээ гарчдаг, эзэндээ гомдчдаг юм бэл. Яа тэгэхээр энэ насны чинь эзэн сүнс махан сүнс. За ясан сүнс болохоор аав талаасаа ирж байгаа зөрөгтэй зүрхтэй тийм галтай цогтой болохоор ихэвчлэн нэх гарч юу яагаад тахгүй гайгүй. Цусан сүнс болохоор ээж талаас мэдээллийг агуулад ирчихсэн. Нөгөө хайрын инэрлийн тийм уян зөөлөн нөгөө мэдрэмж өндөртэй саран гариг дээрээс ирж байгаа голцоо сүнс нь шүү дээ тий. Тэгэхээр маш их айж цочих юм гард юм бэл. Айсан цочирсан зүйлүүд их гарчдаг. Тэгээд цусан сүнсээ гэмтээсэн гэртээсэн зүйл нь ихэвчлэн айдас хүйс байдаг. За үүлийн сүнс ингээд аваад үзэхэд үүлийн сүнсэн дээр ер нь ихэвчлэн маш их асуудлууд байгаа. Нөгөө яахын эхээс төрсэн цагаас одоо хүртэл юу сурах вэ, юу хийх вэ, ямар хилтэй байх вэ, авьяастай байх вэ, ямар ажил хийх вэ бүх зүйлийг чи удирдах хөдөлгөж идэг сүнс маань шүү дээ. Тэгээд үүлийн сүнс маш олон авьяастай, эсвэл олон тамхтай, олон чадaltaй байх юм бол олон байж болдог нэг хүн дээр. Тэгэхээр тийм хөдөлгөөнтэй өөрөө дээрэс нь байгалийн дандаа тийм хөдөлгөөнтэй зүйлээс эрчмээ авч нөхөж чадчихдаг юм сүнс байхгүй юу. Тэгтэл тэр сүнс нь жоохон сул дорой болчихсон, ажил төрөл нь бүтэхгүй, хичээлдээ явж чадахгүй, сурч чадахгүй биеийн өвдсөн ийм асуудлууд байдаг. За наран саран сүнсний хувьд болохоор хоёулаа тэнгэрийн сүнс, тэгтээ харьцангуй гайг байдаг. Ерөнхийдөө саран сүнс нэлээд асуудал гарах гэдэг юм нэлээд хүмүүс төр хараад тахаар саран сүнс яах вэ гэхээр нөгөө хайр инэрл шүү дээ. Бид нар бие бинийгээ хайрлаж чадахгүй, эвтэй байж чадахгүй, энэ зөөлөн байж чадахгүй байгаа учраас саран сүнс маань холбоос нь тасарч идэг, гэмтж идэг, харваа намнаад өртөж идэг байхгүй юу? Наран сүнс маань болохоор
наран сүнс маань болохоор ер нь арга талыг тэтгэн аав талын тийм ээ. Тэгээд дээрэс нь наран гариг дээрээс тэр гэрэлт оршихуудаас ирж идэг одоо тийм галтай зөмтэй тийм сүнс нүдэлтэй ер нь галтай цогтой. Тэгэхээр арай гайгүй. Тэгэхдээ наран сүнсэн дээр гимтэл учирсан байдаг. Зөв. Одоо сүнсээ илүү бэхжүүлж бүхлийг гэвэл бид нар ер нь хамгийн эхэлж юун дээр анхааруул зүгээр вэ? Ер нь л ихэнх сүнсний гэмтлүүд талаас сэтгэлээс их бас их сэтгэлдээ нөх хайр дуцсных гэдэг юм нэг юм шалтгаанууд байгаад тах шиг байна тий. Одоо сүнсээ бид нар гэмтээж байгаа шалтгаан нөгөө далд ухамсар дээр сөрөг мэдээлэлүүд маш их хөрөмтлөгдөж байгаа юм. Одоо бидний энэ хилээд яриад хийгээд үйлдээд байгаа бодол тэмээ хэлж ярьж байгаа үг буруу сөрөг бүхэн далд ухамсар дээр бүгд бичигдчихэд байхгүй. Тэгтэл тэндээс далд ухамсар дээр ингээ янз бүрийн сөрөг мэдээлэл бичигдээл нөгөө хүн чинь улам ууртаа догшин ийм хэцүү аюуртай энэ төр болоо л юм тий. Тэгэнгүүт нөгөө хүрднүүд чинь тэндээс нөлөөлж идэг байхгүй. Хүрднүүд нь нөгөө эрчим энерги урсгалаа дээрээсээ доороосоо хангаж чадахгүй энэ биед нь сайхан халуун дулаан эрчим гүйж чадгаа болоод ирэхээр нөгөө хүн чинь улам цохолцсон бухимдсан ингээд хамаг юм нь болохоо ойлцсон энэ тэнд нөвтчихсэн болоод эхэлж ш. Тэгээд ирэхээр нөгөө хүрдүүдээр тэр эрчим энергийн урсгал бүрэн дүүрэн явж иж бид нэр сүнсээ эрчим энергиэр сайхан цэнгэлж идэг байхгүй ер нь л. Гэтэл тэр цэник орж ирэхгүй байх гэсэн үг ер нь бол. Тэгэхээр сүнсэн дээр сул тийм ээ эрчимгүй болоод янз бүрийн гэмтэл эртэл харваа намнаа дүртэх тийм зүйлүүд нь тохиолдоод эхэлж байгаа. Сүнс нь өөрөө хүчгүй болчихж байна. Гал цоггүй болчихж байна. Тэгээд тэр гал цог юунаас үүсвэ бид нэр дандаа л энэ зүрхэндээ сайхан хайрыг бий болгож халуун дулаан эрчмийг бий болгож тийм ээ энэ бүх бие чинь халуун дулаан байж ижил эрүүл сарвал байж байна. Ер нь. Тэгэхээр нөгөө өөрөө чи хэлээд байгаа яг зөвлөдөө сэтгэл зүрх тийм ээ сэтгэл сайхан байж ээж бид нар сүнс цэвэр тунгалаг байна гэсэн үг. Сүнс хавь мэдрэмж өндөртэй байна гэсэн үг баггүй. Одоо нэг хүмүүс нэмс засалт ч гэх юм уу гоо сайхны мис засалт эсвэл бол одоо үр хөндлөлт ч гэдэг юм уу. Эдгээр зүйлс гаднаас орж ирж байгаа мессийн зүйлүүд хүний биед сүнс нь ер нь хэрхэн яаж одоо нөлөөлдөг юм бол мэдээж хэрэг байна уу сөрөг байна уу янз бүрийн нөлөөллүүд өгч байгаа. За ер нь эрэг нөлөө өгөх нь арай л бага болов. Би бол тэгж боддог. Яагаад тэгэхээр хүн өөрөө байглаасаа тийм тэр эрчим энерги урсгалаа аваад байглаараа байгаад энэ арьс нь одоо нөгөө тийм ээ нарнаас жишээлхэд эрчим энерги аваад ингээд бид нар ч нөгөө тэр эрчим энергиудыг бүрэн авч яхал юм бол энэ бие минь эрүүл байх гэдэг байгаа байхгүй юу? Тэгж байх хэвээр. Гэтэл тэр чинь хаглаа зүсээд огтлоо шин юм суулгаад тэр дунд химийн бодис хийгээд ингэхээр мэдээч ямар ч эерэг нөлөөлөл бол байхгүй. Сөрөг нөлөөлөл. Сүнсний гэмтлэг бол тийм гэмтэл үүсгэн хөрдөн дээр ч гэмтэл үүсгэн сүнсэн дээр ч гэмтэл үүсгэн тэр хүн тэр царай зүс бие хаагаа тордох гээд яах юм бэ? Сэтгэл зүрхээ оюун ухаан бэлгээл эрдэм номдол шантах хэрэгтэй. Одоо ер нь нийтлэг нийгмийн тийм юм байна л да. Зүрх сэтгэлийн одоо зүрх сэтгэлийн гоо үзэсгэлэнгээс үзэсгэлэн яг дараагийн асуудал мэдээж байх нь чухал. Гэтэ ингээд гаднах пластик одоо юм surgery гэж ярьдаг гоо сайхны хагалгаач гэдэг юм уу. Эдгээр зүйлс нүг үзэсгэлэнтэй болгох чинь гэж бодоод байдаг. Яг тийм гоо сайхны хагалгаа хүнийг үзэсгэлэнтэй болгод юм уу? Сүнс нь үзэсгэлэнтэй байгаад нүднийхээ галлаар тодорч гарч ирдэг юм уу? Мэдээж хэрэг сүнс нь хүчтэй байж ч л хүн үзэсгэлэнтэй ухаантай бэлэг оюунтай л харагдаж штэ тий. Нэг ийм хиймэл дүрхтэй тэгэл баахан хараал юрал урсгаал ингээл нэг юм ч хийж чадахгүй ингээл хуруу хумсан нуурт ингээл ер нь хиймэл хүмүүсийг харахаар хэцүү л харагддаг ш. Тэгээд ааш гэж бүр зүгээр ерөөс авах юм байхгүй. Тэгээд тэрүүгээрээ өөрөө нөгөө хүний энэ
янз бүрийн муухай ааш авираар тэр нөгөө хар саарл сүнснүүд чи холбоос үүсгэж байгаа шүү дээ. Хүн дээр альбан тэрэн бөөгч дүр шулмас тэр нөгөө дон янз бүрийн шүүг ингээл бүр том жижиг маш олон төрлийн тэр саарл сүнсний холбоосууд үүсч идэг байхгүй юу? Тэгэхээр ер нь багч яг ер нь ингээд сэтгэлийн нэг сөрөг төлөвт ороод ирэхэд хар муу эрчим буюу одоо хар саарл сүнснүүд наалдаал давнаад аваад ирдэг л гэсэн. Тий. Уур бухимдлаар нь хооллно, ууг ашуугаар нь хооллно, уйтар гунгаар нь хооллно тийм ээ. Тэгэл харамсч харуулж байгаа. Дээрээс нь одоо ингээд хүмүүсийг онцлоод үзэхээр тэдэн жилийн өмнө нэг тийм асуудал гарчээ. Тэдэн жилийн өмнө нэг тийм томоохон хэрүүл болжээ. Ах トゥ утыг ирэлж, ээж автаа ирэлж. Нэг ийм асуудал гарсан байна гэл тэгмүүд. Нэрээ тийм. Яг би тэдэн жилийн өмнө тэгсэн шүү гэл. Үнэхээр зөвхөн зөвшөөрдөг. Тэгэж даалд ухамсар дээр нь, сүнсэн дээр нь, хүрдэн дээр нь дэрнэдэл суудсан байдаг байхгүй. Одоо тэгэл 20 жилийн өмнө маргалтсан зүйл маань өнөөдөр үр дагавараа үзүүлээд амьдралд нь нөлөөлөх боломжтой гэсэн үг юм шүү дээ. Гомдол нь бүр зүрхэнд нь тэгдээд, өрцөнд нь, өвчнөд нь тэгдээд, буглаад ингээд хамаг биеийг нь өвчин болгоцсон ингээд ирж байгаа байхгүй. Нөгөөс өвчин өрцнийх нь, аюулхааных нь, зүрхнийх нь хүрднүүд нь бүрэн ажиллаж чадахгүй ингээд зүрх өвддөг болчлоо. Энэ цээжин дээр өвдөд ийн гэдэг ингээд бачуураад яваад байна шүү дээ. Гэтэл тэр нь нөгөө 20 жилийн өмнөх юмаа мартаж чадахгүй тэр гомдлоо. Тэр намайг тэгсэн штэ, энэ ингэсэн штэ. Би тусалж яхад тэгсэн штэ гэдэг байгаа тэр бүхэл юм тэнд явж идэг. Тэрийг нь одоо манайх засдаг бас. Засаад тэр мэдээллийг нь устгаад ингээд эренгүүд тэр хүн уйлн, цээж нь хөнгөрөн, зүрх нь хөнгөрөн, биеийн сайхан болно ингэж мэдрэгддэг байхгүй. Одоо бид нар юу нэг айгууд бас их саяын таваас нэг хэлдэг их гомдолтой байна, их цөхрөлтэй байна гэд. Яавал одоо ийм цөхрөхгүй, гомдохгүй ийм одоо ийм сэтгэлийн сөрөг төлөв рүү орохгүй байдаг юм бол ер нь хүн нэг сэтгэлийн нэг төлөв төвшин нэг шугамд л байхыг хичээх хэрэгтэй байхгүй. За ингээд нэг сайхан дундаж ийм шугам бай. Нэг амгалан сайхан тий байж чад. Тэрнээсээ хитрэл эгорол бардамнаал, уурлал, цухралдаал, үсрээл, хөөрөөл ингээд дивэд ахаад бас тийм сэтгэлийн хөөрлөөр дээрээс нь эго бардам зангаар өөрөө өөрийгөө ингээд нүхэн дунгагаал яваад идэг байхгүй. Одоо энэ жишээ байх байж штэ. Солонгост байна, Японд байна, за энэ тэмдгийн орнуудад байна. Нөгөө алдартай жүжигчид тэр бунтан компани захирлууд чинь сонин дээр шуугаад л телевизээр нэг өдөр гаргангууд л маргааш нь ядуу бараг амиа оролцдог үсттэй тий. Тэр хит өндөр бусдаас өөрийгөө илүү гэж бодоод бусдыг дорд үзээд явж исэн тэр эго бардам сэтгэл тэгж хүнийг унгаадаг хамгийн өндөр сэтгэлийн аюул ахгүй. За нэг бол гуйнаал гутраал ингээл унжууд ороо яваад сэтгэл гутралд ороод ингээд ивэл бас хэцүү. Тэгэхээр энэ бүхнийг дунд нь тааруулж өөрийнхөө сэтгэлийг төвшин амгалан байлгаж чадах нь л чухал. Ерөөсөө үгүй чухал. Тэр хүмүүсийг уучлж өршөөж чаддаг байх хэрэгтэй. Тэ? Тэгжээж өөрийнх нь сэтгэл амрах байхгүй. Өнөөдөр би нөгөө Facebook-ийн группээс нэг сонирч байх тий. Би өөрөөр мэдрэмж мэдэхгүй л юм л та. 2 жил нөхөртөө дайлан ойсон юм л та. Сэтгэлээ шингээж дайлан байсан юм. Тэгээд дайлангаа дуусгачаад нөхрийгөө өөр эмэгтэйтэй гэдгийг ингээ мэдсэн гинэ. Тэгээд тэр дайлангаа шатаах уу гэж битсэн байгаа байхгүй юу? Тэгээд би бодохдоо л нэгэн л нөхөртөө зориулаа хийсэн юм чинь дайлангаа сайхан өгчүүл яасан болоо гэж коммент бичих гэсэн юм болчихсон. Тэг ингээд доор нь хүмүүсээс айгуу тийм сөрөг юутай байсан. Бид нар нөө сэтгэл өгөөд буцаагаад хариу авах гэж үстэй. Моос нэг хүний нэг жоохон бас нэг тийм юм байх шиг байна. Яаж тийм деталь байдаг юм хөвчлэн тий. Өөрсдөө хүмүүс хайрыг өгч үү, хайрлж чадж үү, ээж аавыгаа сайхан хайрлж чадж үү гэд тунгаагаад эргцүүлээд бодохоор ер нь л өгөөгүй байдаг. Дандаа л авсан байдаг байхгүй. Тий, авах ёстой авах гэдэг юм дээр их төвлөрдөг юм шиг байна тий. Тэгэхээр одоо юу хин хар муу эрчим энергиээс хол бай гэвэл өөрөө ингэж нэг гал шиг ингэж бадрах ёстой юм шиг. Хаттай, сэтгэлийн галтай, нүдэндээ цогтол байх.
тий. За бас нэг ийм одоо Монголд бас их яригдж байгаа одоо хүнд сэдвүүдийн нэг нь үр хөндөлтийн асуудал болчоод одоо тоо статистикаар бол дэлхийд бас нэлийн дээгүүрт орох хэмжээний амиа хорлолтч бай. Ингээд хүн амыг багасчлаа л да энэ чинь бас. Тэгэхээр энэ нь одоо юу гэх үр хөндөлт хийлгэлээ гэхэд буцаагаад тэр одоо ижи аавд эцэг одоо ээждийн ямар нөлөөтэй байдаг энэ тал дээр багш нэлээд дэлгэрэнгүй ярьсан ч болно. За яг гэхдээ тавчхан ярихыг хичээ. Үр тэнгэрийн засал гэж байдаг. За нөгөө 99 тэнгэр гэж яриад шүү дээ тийм ээ. Тэнгэр болгон маань яагаад ийм олон тоотой байгаад байгаа юм гэхээр нөгөө 99 одон гэр дээр 99 өөр оршихуй дээр оршин байгаа тэр тэнгэрүүд маань өөрсдийн үйл хэрэгээрээ нэгдээд хийгдэж байгаа нэг багц тэнгэрүүдийг л нэг тэнгэр гэдэг юм тийм үү. За тэгэхээр үр тэнгэрийн өвөг дээдсүүд, эцэг тэнгэрийн, ижи тэнгэрийн, ханийн тэнгэрийн өвөг дээдсүүд, хүргэн бэрийн тэнгэрүүд гээд маш олон тийм үйл үйлээрээ байгаа л да. Тэгэхээр тэр тэнгэрүүд дээр нөгөө хормослуус савдаг там тэвүүд гээд нөгөө олон тэвүүд яриад энэ шим мандал хасын орон зай энэ дэлхийн ээж гэл ингээ яриад нь штэ. Энэ болгон дээр чинь бидний нөгөө тэнгэр тайлчсан ээж аав эмээ өвөө нөгөө дээшгээ хідэн үеэрээ байгаа үг дээдсүүд маань байж байгаа байхгүй юу. Ер нь тэндээс үүлэн хийгээд ураг удам ухсааныхаа үр салчруудыг харж хандж идэг гэсэн. За тэгэхээр үр тэнгэрийн өвөг дээдсүүд маань аавын талын ээжийн талын гээд үр тэнгэрийн өвгдүүд байна. Одоо хүнийг ураг байхад нь ихийн хөвлөд байхад нь тэр сүнснүүдийн зөөвөрлж авчирч илч зараалаар хамгаалуулж ингэж ихийн хөвлөд нөгөө бидний яриад байдаг 5 сүнс 7 сүнсийг оруулж бүхэлж 9 сар нь гүйцэж ирүүл саруул хөвгт урж байгаа байхгүй. За тэрний одоо нөгөө сүнснүүд нь гимтэлтэй цусан сүнс ч юм уу махан сүнс, ясан сүнс, янз бүрийн сүнснүүд гимтэлтэй янз бүрээр байх юм бол нөгөө оюун ухааны хомсдолтой гимтэл бэртэлтэй тахир дутуу хүүхдүүд төрөд байгаа. За амин сүнс авахгүй болохоор амьгүй ураг гараад байгаа ч гэдэг юм уу. Ингээд маш их юм олон нөлөөтэй баггүй юу тий. Гэтэл үр хөндүүлж гин гэдэг маань одоо нөгөө ураг удам угсааны өндөр дээд өвөг дээдсүүд маань ямар нэгэн үйлээ хийх гээд энэ цагтаа бууж ирж иж болдог, үр болоод мэндэлж ирж иж болдог. Тэр үр болж ирж байгаа тэр одоо өнөөдөр энэ дэлхий дээр төрөөд 10, 20, 30, 80 жил, 100 жил амьдраад маш их үйлийг хийх байсан тэр хүмүүний одоо хийх үеийн орон зайг нь тастаа ичиж хамгийн чухал нь тэнд байгаа. Дээрээс нь тэр одоо ихийн хөвлөд ураг бүрэлдээд бий болж исэн тэр мах яс цусыг айхтар хэмгчээд ингээд гаргуулж чинь тийм үү. Гэтэл одоо ялангуяа орчин үед нөгөө эмнэлэгт их абортонд орж ин тий. Абортонд орсон хүүхдүүдийн сүнсээ яадаг гэж завсрын ертөнцид голцоо гацчихдаг. Нөгөө эмнэлгээ тойроод бөөнөрөө уучраа мэдхгүй баахан бяцхан сүнснүүд явж идэг. Уйлаад хаашаа явахаа мэдхгүй. Дээрээс нь эсвэл нөгөө ээжигээ дагаад аавыгаа дагаад гэртээ очиод дээр нь төрцөн ах ихч доор нь төрж байгаа дүү нартайгаа тоглоод гэр орондоо хорогдоод байж. Азтайнууд нь тэгээ байж юм зэ. Зарим азтай сүнснүүдийн үр тэнгэрийн өвөг дээдсүүд харж хандаад хамгаалаад татаж авах нь аваад ингээд яа ихвчлэн завсрын ертөнцид гацаад нөгөө хар муу саарл мухаа сүнснүүд биш альбин дээрэн буугч төгрүүдийн гар үл болоод нөгөөдөл чи муу юмд сургаад муу юмд ашиглаад ингээд шоглоод бийждэг гэд ойлгочих. Бараг хөгжүүлээд өвчтэй биштэй харуулгаад. Тэгэхээр үр тэнгэрийн заслаар юу хийдэг вэ гэхээр энэ абортонд орсон хүмүүс одоо 3 удаа орлоо 4 удаа орлоо гэд ингээ ярьдаг байхгүй. Тэр 3 сүнс 4 сүнсийн бүгдийн удмынх нь өвөг дээдсүүд үр тэнгэрийн өвөг дээдсүүд холбоосоо үүсгээд зарим нь заларч бууж ирж байгаа тэр сүнснүүдийг авч мордож байгаа шүү дээ. Дараагийн төрөлд нь нөгөө дахиж хүн болох төрөлд нь ингэж авч мордож байгаа. Тэр үйл хийж засал хийж тэгж байгаа байхгүй. Тэгэхээр засалгүйгээр одоо хөдөө орон нутагт байгаа хүмүүс маань хийх ямар нөхцөл боломж юм байдаг вэ? Яа хөдөө орон нутаг гадаад байгаа хүмүүс ч гэсэн цахимаар хийлгэж бол. Энд чинь ерөөсөө сүнсний засал, сүнсний ертөнцид хийж байгаа бэлэг ертөнцийн засал учраас орон зай хамаарахгүй байгаа байхгүй. Тэгээд ерөөсөө
чатаар тийм ээ сошиалар ингээд холбоос үүсгэж нүүр царайг нь харж агаад овг нэрээр нь холбогдож байгаа овг дээсээс нь зөвшөөрөл авч агаад хийгдчихнэ л гэсэн. Би нэг галын тахилга шиг хийдэм болов гэж бодохгүй. Үгүй. Тэгэж хийгдэж болно ер нь бол. Тэгээд дээрэс нь тэгэж аргадаагүй байжгаад бөөр хит абортонд орчоо мартчихад явж идэг хүмүүс байд юм билээ. Тэгээд ингээд ямар нэгэн шийтгэлтэй ч юм уу үр тэнгэрийн шийтгэлд ордог байхгүй ер нь. Шийтгэл хэсгэлд орцсон явж идэг ихэвчлэн. Шийтгэл нь ямар хэлбэр илэрх үү? Одоо тэр шийтгэлийн өөр улбанаас болоод одоо тэнд нэг 4 5 дугаар үеийн нэг аав нэг ээж ингээд үр хүүхдээ харж хандахгүй өлсөөгөөд хямраагаа зодоод нүдээ зовоогоод ингээ үр тэнгэрийн шийтгэлд орчих гэж бодъё тийм ээ. За тэгэх юм бол наашаага ингээд үр удмууд үргэлжилсэн байгаа үр удмууд нь үр хүүхд гарахгүй болно. Хүүхдгүү болно тийм ээ. Үр хүүхд нь цөөхөн байх, эсвэл үр хүүхд нь гундуу байх, зовж амьдрах маш олон төрлийн шалтгаан нь болоод өгч байгаа байхгүй юу? Одоо тийм ээ тэгээс хүүхдгүү ч юм уу бас болох шалтгаануудын нэг нь тийм гисгэлт байгаа ч бас үүсэхгүй л тэнгэрийн мэдээллүүд байна, удмын мэдээллүүд байна, янз бүрийн жатах орлууд байна, тийм ээ. Тэнгэрийн мэдээллүүд жишээлх юм бол ангийн тэнгэрийн мэдээлэл нөлөөллөө гэхэд хэн нэгэн өвөг дээдс нь эрт үедээ ан амьтны үр төлийг агнадаг, олон орн агнадаг, хэрцгийгээр агнадаг ч юм уу хүмүүдэг байжгаад тэгээд дараагийн хэддэх үедээсээ хойш үр хүүхдүүд нь хүүхдгүү болчих гэл ингээд эхэлчихэж байгаа. Ангийн олон амьтдын амийг авсан учраас хариуд нь тийм болж штэ. Тэгэхээр нөгөө ер нь бол энэ бэлэг ертөнцийн мэдлэг, сүнсний ертөнцийн мэдлэг хүм болгонд байх хэрэгтэй. Тэгжээд би ингэж алдаж болохгүй юм байна. Хоошоогоо үр хоожтой ингэж нөлөөлөх юм байна гэдгийг мэдэж авах хэрэгтэй байхгүй. Бид нар ч ер нь эндээс нэлээ ямиг сурж мэдэж ямар нэгэн өөрөөр хариуцлага даалгаврыг биелүүлэх гэж л эрцгээсэн байдаг шүү дээ. Бид чинь хараагүй л юм байхгүй. Тий. Шудар бос байсан ч хинч хараагүй байхад болно. Арай л нэг тэгтэл бүр бүх зүйл тоотой хэмжээтэй дээрээс нь өвөг дээдсүүд байна шүү дээ. Бидний хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгийг сонсох нь байтугай бодлыг нэвт харж идэг гэж бодох уу юу? Тэ? Буруу сөрөг бодол бодож ивэл өвгдүүд маань тэндээс гомдоод готраа шийтгэж ид. Шийтгэлийг яах гэж буулгаад байгаа? Ухааруулах гэж л буулгаад байгаа байхгүй. Тэр үрмэн нь ухаараасай. Тэгээд тэр үрсүүд нь ухаараа сайхан амьдраад эхлэхээр тэр ураг удам угсаа өвөг дээдсүүд тийм ээ. Ингээ сайн болоод эхэлж штэ. Тэр ураг удам угсаа чинь удамаараа сайхан нэртэй төртэй болоод эхэлж байгаа. Тэгээд ярилт маш их зүйлийг ярмаар юм тий. Үргэлжлээд л яваад. Харин тоонууд бол бас их л чангал тоонууд л байсан л да. Одоо амиа хорлолт. Тэгээ амиа хорлол дундаас эрэгтэйчүүд нь 90%-ийг байсан л да. Тэгэхээр амиа хорлож байгаагийн цаана ямар шалтгаан байдаг вэ гэхээр ихэвчлэн альбангийн холбоосууд байдаг. Альбан тирэм нөгөө шуламсууд бид нар чинь өөрснөө ингэж холбогдохоос гадна нөгөө окторгын хар орчлонгийн харуудын холбоос нь болоо хүүрэн болоо байж идэг байхгүй. Тэгэхээр тэндээс нөгөө хүний чинь бүр амьд явахгүй болтон сэтгэл готролд оруулж ш тий. Тэгээд амиа хорлох бодол төрж идэг байхгүй. Ер нь альбан наалцсан хүн л ихэвчлэн тийм байдаг та. Тэр наалцсан хүн бол андшгүй их галзуу өвчин уусан, эдсэн, агсарсан юм. Альбандцсан хүн байх юм бол ер нь сэтгэлээр унсан, гутарсан. Ад байна бас. Тэгээд одоо эдгээр бүх би миний нэг бодоод байгаа юм хар саарл зүйлсийг үзий ядаж ингэж яах тусам өөрөө яг тэр төлөөрөө бас очиж юм шиг тэгэхээр нэг бас нэг ухаарлаар ч юм уу хайрлаж ингэж тавьж явуулах хэрэгтэй юм болоо. Ер нь энэ дэлхий дээр хамгийн хүчтэй зүйл хайр. AV байна. AV-ээс хүчтэй зүйл үгүй, хайраас хүчтэй зүйл үгүй л гэж ойлгож байна. Ухаарч сэхэрч чадсан хүн л хайрлаж чадна ш. Тийм ээ? Тийм тэгэхээр зүрх сэтгэлээс асар их том болох нь байна тий.
Маш сонирхолтой. Энэ бүх юмыг одоо нөгөө Тэнгэрийн өвөг дээдсүүдтэйгээ холбогдож чадсанараа бид нар тийм ээ маш их зүйлийг сурж байна. Ер нь. Тэгэхээр одоо энэ орчин үеийн бөө улаач гэд хүмүүс ингээд айраас үлдээд янз бүр байгаад байна шүү дээ. Гэтэл одоо ялангуяа манай өргөөнд босч байгаа, манай өргөөнд явж байгаа, замнаж байгаа энэ улаач, энэ бөөгийн тарихтангуу тамгатан шидтгүүдээ хараад ахаар маш их тийм эрдэм мэдлэг, оюунлаг энэ бүх зүйлийг хүмүүст ойлгуулсан, ухааруулсан, өөрсдөө тийм байхыг хичээсэн ийм л хүмүүс авдаг. Ер нь дэлхийн бүх хүн төрөлхтөн ийм болчих юм бол тэгэл арга жаргал баяр ёслол бол тийм шүү дээ. Дэлхийн өөрөө яваач юм байна тий. Танаас одоо ийм асуухад улаач болсноор таны амьдралд ер нь хэрхэн яаж одоо ийм өөрчлөлт гарсан бэ? Тууллын сайхан болон бэрхшээлтэй зүйлээсээ хуваалцаж болох уу? Тааж болохоос өмнө болохоор юмыг бас арай өөр хардаг байсан. Дараа нь өвдөө залсны дараа бас арай өөр ухаарлаар хараад байна тий. Тэгээд энэ агуу их өвдөө эзэн маань тэр агуу их эрдэм шид одоо шид гэж ярихаар эрдмэл гэсэн үг байхгүй юу? Ер нь төгсөрсөн эрдэм. Тэгэхээр энэ болгоныг бид нар өөр хүүхдүүдэд өвлүүлэх хэрэгтэй байна. Өөрсдөө бас сайн сурж судалж явах хэрэгтэй байна гэж ойлгоод байгаа шүү. Тэгэхээр өвгдийн үйл хэргийг хийнэ гэдэг маань одоо тэр л эрдэм мэдлэг сурсан зүйлээ бөөндөө нийлж цогцоор нь ашиглаж чадчихэж үр дүнтэй гарна. Тэрнээс одоо энэ бөөнрийг зүгээр нэг ганцаараа ингээд хизүүрээд уулууд алхаад бол ер нь юм хийхэд хэцүү. Тэр бол хэцүү гэж хэлнэ. Тэгэхээр олуулаа нийлээ тийм ээ. Энэ хүмүүсийн сайн сайхны төлөө хүмүүс тиймийг ухааруулж ойлгуулахын төлөө за тэр сансар оршихгүй сав од гариг галактик тэнгис далай гэдэг ингээд томшгүй тэр оршихгүй орон зайдууд ертөнцийн үйлүүдийг бид нар энэ их эрдэм мэдлэгийг сурч чадсанараа хийж байгаа шүү. Гэхдээ өвөг дээдсүүд маань л хийж байгаа. Өвөг дээдсүүдээ заалж буулгаж чадсанараа л хийж байгаа байхгүй. Бид нар зөвхөн энэ биеэрээ холбоос болж л өгч байгаа шүү. Тэгэхээр миний хувьд бол тэр 20 жилийн турш шахуулсандаа одоо бол харамсдаг шүү. Тухайн үедээ ойлгоод, эрт ойлгоод, өвдөө залаад юм хийжсэн бол тийм ээ. Өдөрт бол маш олон зүйлийг амжуулсан байгаа даа л гэж боддог. Тэгэхээр тэр туудлаараас одоо олон хүмүүст одоо зааж сургаж ингэж туршлага болж байгаа учраас харамсах тийм үү те. Эргээд нөгөө өөрөө туршлага суудсан учраас эргээд танийн тэнгэрийн үйлийг хийж гэн, үр тэнгэрийн үйлийг хийж гэн, ижи тэнгэрийн олон тэнгэрүүдийн үйлийг хийж гэн. Дээрээс нь хүлээрээ хамтаараа энэ багш нартайгаа энэ олон сайхан хамт олонтойгоо бас маш олон том үйлүүдийг хийж гэн гэж бодож байгаа л доо. Маш сонирхолтой. Гэхдээ энэ подкастт орох хэсгийг мэдэхгүй л нэг зүйл асуухад бид нар нэг 12 жилийн үйл хийсэн шүү дээ. Би нэг санамсаргүй байжгаад оролцсон. Санамсаргүй ч явах тэр нь өргөний үйл хийсэн. Тэгэхэд шаниу буусан үеэр та тухайн үеийн хэллэгээр ярьжсэн тийм. Тэгэхээр өвгдээдсүүд маань ингээд нөгөө онгод өвгдүүд маань буугаад ороод ирэхээр янз бүрийн одоо нөгөө өөрсдийн одоо юугаар ярина шүү дээ. Тэнгэрийн хэлээр ярьжсэн тухай үед. Би өөрөө мэдэхгүй шүү дээ. Таныг би одоо нөгөө энэ одоо замп твдээ суралцсан юм болоо гэж бодохгүй юу? Аагүй буулттай байсан юм. Буулттай байгаа үед өвгөд наллаатай үед л тийм. Та яг тэгтэр ханы харц ингээ биеийн хэлнэж яг давхар байгаад исэн тий. Тэр их сонирхолтой. Хөөх гэлээ. Тэгжсэн. Үүдээ мэл хүчтэй. За тэгээд сүүлийн асуулт болгоод танд одоо сонсогч хүмүүстээ одоо хэлэхэд ингэчүүл зүгээр дээ, тэгчүүл зүгээр дээ гэсэн тийм санал зөвлөмж байна уу? Яг аль чиглэлээр явах вэ?
Тэгээ таны одоо голчлон хийдэг болох сүнсний онцлогоо байж болно. Эсвэл заслуудаасаа байж болно тий. Тий. За сүнсний онцлогоноос харахад бол хүмүүсийг энэ одоо манайд хийгдээд байгаа онцлогоонуудыг хийлгээд өөрийгөө ухаараасай л гэж боддог. Зарим хүмүүс ерөөсөө маш цөөхөн тохиолдолд хүмүүс нөгөө нэг их гоё юм сонсох гэж бодож ирдэг юм шиг онцлуулахаар. Тэгээ нөгөө өөрийнх нь нөгөө сүрэг зан чанарууд ингэдэг юм байна, тэгдэг юм байна, ууртай байна, уцаартай байна, бухимддаг юм байна, түргэн зан гаргадаг юм байна, өөрийнхөө гин бурууг ухаарддаг юм байна гэл ингээд гараад ирэхээр нилээ ууртай цухалддаг байхгүй юу? Зарим хүн тэгж хүлээж аваад нэг удаа нэг бүсгүй тэгж уурлж исэн баг. Намайг өстө хотлоо аншилчлаа. Би ийм биш штэ гэ урдаас уурлаад байгаа байхгүй. Би уургүйгээд уурлаад байгаа штэ тий. Тэгэхээр тэр хүн чинь нөгөө ууртайгаа мэдхгүй ингээ уурлаад байна тий. Өөрийг нь ууртайг хэлсэн юм уу та? Тий. Одоо нөгөө ууртайг хэлэх бишээ тэр онцлогоо дээр гарцсан байгаа штэ тий. Уур бохомдолтой түргэн уцаартайгаа гарцсан байгаа. Би ууртай биш гэд уурлаад байгаа байхгүй. Тэгэхээр ч ууртай байцтэй. Тэгснээ 3 хоног ховсонд орсон. Нөгөө ховс засал эрчим имчилгээ гэж манайх хийж байгаа штэ. Мааг чинь зөвхөн онцлоод орхихгүй. Тэрийг нь ягаад сүнснэг гэмтэй бэртчихсэн, ягаад хүрдэн болохоо илчихсэн, бүгдийг нь засаад, эрчим буулгаад, эргэлтэнд буруу бол зөв болгоод, гэмтэл эрсэл хараа намныг нь аваад тэр хар саарлын холбоосуудыг хүртэл салгаж өгдөг тусгай засал хүртэл байна. Тэгэхээр тэр хүнийг өөрөөр хэлбэл аль болох эрүүл сааруул ингээд сүнсний хэмжээнд нь засаж өгöd гаргаж байгаа байхгүй. Тэгээ 3 хоногийн хавцаас л эрчим имчилгээнд орсныхоо дараа намайг ирээд тэрврээд уйлээд ирсэн тэр бүсгүй. Эсвэл би танд ихлээд гомдоод ирсэн. Одоо бол үнэхээр ухаарлаа хэвээр нэр ийм гоё боллоо. Ингэж их юмаа би энээсээ салгууллаа. Үнэхээр үнэн бийжээ гэдэг. Тэгээд яаж мэддгийм болоо? Юу ч тоног төхөөрөмж ашиглахгүйгээр яаж ингэж юу ч асуухгүйгээр ингээ онцлоод ингээ засаад байгаа юм бэ та нарыг гайхах. Харин тий тэр өстой гайхалтай тий. Тэгэхээр хүмүүс маань тэгж өөрсдийгөө таньж өөрсдийгөө мэдэж ухаараасаа гэж сүнсний онцлогоонд орохыг уриалж байгаа. А нэг юу нь болохоор сүнсний өгөгдөл гэд манад бас хийгдээд байдаг. Насанд хүрсэн хүн хийлгэж болно, хүүхдүүд ялангуяа хийлгэж болно. Тэн дээр нөгөө тэр 7 сүнс нь хаанаас ирчихсэн? Ямар авьяастай юм? Ямар ажил мэргэжил эзэмшүүл амжилтанд хүрэх вэ? Тэ? Нэг дэх мэргэжил, хоёр дахь мэргэжил, гурав дахь мэргэжил гэдээ бүр 3 мэргэжлийн шатааруулаад онцлоод өгдөг. Баясгалан багшийн маань хийдэг тийм өгөгдлийн онцлогоо. Тэр хүүхэд ямар хэл сурах вэ? Ямар ажил мэргэжилтэй болох вэ? Ямар авьяастай вэ? Зураг зуруулаа суугаад ах юм уу? Тэгсэн нөгөө хүүхэд нь хөгжмийн авьяастай байвал яах юм? Бүжгийн авьяастай байвал яах юм? Тийм ээ. Тэгээд хүүхдийн нөгөө 9 квен боловсрал гэж байгаа. Тэндээс аль боловсрал нь энэ хүүхдээр илүү дагнаж ийм зоригтой, чадaltaй эмийг нь эзэмших юм уу? Тэ? Уян зөөлөн бусдад тусрахууд эерэг сайхан хандлагатай боловсрлоор дагнах юм уу? Ингээд нэлээд олон эмийг хэлж өгдөг юм өгөгдөл гэж байгаа сүнсний өгөгдөл. Тэр хүүхдүүдийн сүнсний өгөгдлүүдийг ингээ мэдчих юм бол 7 сүнс нь хаанаас ирснийг мэдчих юм бол жишээлх юм бол цусан сүнс нь одоо кето гаргаас ирсэн мэй гэж бодъё тий. Тэгэхээр цусан сүнсэн дээр нь гэмтэл үүсээд янз бүрийн болчих юм бол нөгөө кето гаргийнх нь эрчмээр тэтгэж байгаа. Хүүхдээ эмчилж чадна гэсэн. Эрчмээр эмчлэх бүх мэдлэгийг авчна л гэсэн үг байна. Ядчил тий. Ямар супер юм бэ. За тэгээд дараад нөгөө тамганы онцлогоо энэ тэр манай энэ үйл ажиллагаануудыг ярил ер нь барагдчихгүй их юм байгаа. Тэгэхээр эхний ээлжин сүнсний онцлогоо, ховс засал эрчим эмчилгээнд ороод тэгээд даалд ухамсараа, сүнсээ, хүрдээ эмчлүүлвэл зүгээр шүү гэж хэлэх юм байна. Тийм шүү өстой. Би бол маш их өөрчлөлтийг бол амьдралдаа асар их өөрчлөлтийг аваад бас баггүй хүмүүс нөлөөл үзүүлсэн л санагдаад байгаа. Тэгээ үнэхээр талархаж явдаг. 3 хоног ингээд хавсад орсныхаа дараа хүмүүс үнэхээр гоё хөнгөрдлөө, өөрчлөгдлөө гэдэг энийгээд нүүр царай гэрэлтээд гараад ирдэг шүү дээ. Тийм, өстой гоё. За ингээд подкастын энэ дугаар маань ингээд өндөрлөж байна. Тэгээд та бүхэн маань асууж тодруулах зүйлээвэл комент хэсгээр бичээрэй. Тэгээд ховс засал сүнсний онцлогоо хэлэхээр бол би бас комент хэсэгт хаяг байршил утасны дугаарыг нь үлдээчихье. За талархлаа. Таньдаа бас талархлаа.